Байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. Одоо өнөөдрийн зочинтой подкастаараа Ундрмаа зохиолчийг одоо урин оролцуулж байна. За хамгийн сүүлд би анхныхаа подкастыг хийснээс хойш ямар ч подкаст хийгээгүй явж байгаа. Тэгээ дараагийнхаа зочноо олвол ингээд чагсаалтаа гаргачихсан байгаа. Тэгээд шинэ хүмүүстэйгээ суулцъя гэж бодлоо. За Ундрмаа зохиолчийг яагаад урих болсон бэ гэхээр удахгүй 8 сарын 8-нд номынхаа судрынхаа нээлтийг хийх гэж байгаатай холбогдуулна. Одоо номын зохиолчийн одоо сэтгэл зүйн онцлог ямар эдийн, номоо яагаад бичих болсон, номнуудын онцлог нь юу юм гэдэг талаас нь өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Тэгээ подкастын минь 2 дугаар хэсэгт болохоос бид хоёр бол чөлөөт ярилцлага хийгээд амьдралдаа ойлгож мэдсэн ухаалт ойлголтуудаас хуваалцаад ингэ явах байгаа. Тэгээд та бүхэн маань одоо бид хоёрынхаа подкастаас хамтаагаар хийж хүсэж байна. За ингээд Ундрмаа цол танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та тэгээд зочдтой өөрийгөө танилцуулна уу? За баярлалаа. Намайг Ундрмаа гэдэг. За тэгээ хоёулаа сайхан ярилцаад суух боломж олгосон баярлалаа. За тэгээд өөрийгөө танилцуулах уу? Гэр бүл тэгээд юу хийж байна? За одоо л одоо ээлжийн л Монгол юм л дээ. Одоо 5 хүүхэдтэй. Тэгээд ажил төрлөө хийгээл амьдралаа зохицуулаад тэгээд аялал жуулчлалын мэргэжлээ. Тэгээд ерөнхийдөө мэргэжлийг хөрвүүлж ингэж явсараад багшаа, хувийн хөгжлийн багшаа энэ гэж ажиллаж явж байгаа. Тэгээд ном бичдэг хүн болж асууж байгаа. Одоо бол яг 100% яг ном бичих ажилдаа ажиллаж байгаа гэж болох уу? Тийм одоо сүүлийн 2 жил бол яг л энэ ажиллаа хийгээл кредитэж байгаа учраас хүмүүстэй өсвөл хамгаалж өгдөг ажиллаа гайхалтай. За ингээд би бас нэг хэдэн асуулт бэлдсэн. Эхний подкастаа бодвол одоо нэг арай нэг туршлагатай болох гоо. Тэгээд эхний асуулт маань одоо ном яагаад бичих болов уу? Юу болоод ингээд ном бичих болов? Сайн ингээд аялал жуулчлалын мэргэжилтэй хувийн хөгжлийн багш гэж явж байгаа ном бичгээр болсон гэж ярьсан. Тэгээд ном бичих болсон шалтгаан нь юу вэ? Тэр тухай хуваалцаач. За яг ном бичихэд яг одоо ингэж биччихсэн тийм төлөвлөгөөр яваагүй. Ном бичиж, эдэн бичиж гэдэг тийм яг ерэн санаа бол байдаг шүү дээ. Ном бичдэг, ийм бичижүүл гэсэн санаа бол байдаг. Гэхдээ маш санамсаргүй байдлаар сургалтын суугаад. За. Тэгээд тэр сургалтын суусан чинь ингээ өөртөө харилцан ярилцдаг тийм даалгавар юм байхгүй бичгээр. За. Тэгээд нөгөө даалгавраа хийгээд суухад эхлээд ингээ өдрийн тэмдэг шиг бичих юм байна гэж бодоод одоо жишээ нь би хийм бэ гэдэг ч юм уу тийм асуулт асуулт гэрэндээ хариулж бичдэг тийм. Одоо сэтгэл гэж яг юу юм бэ ч юм уу нэг тийм дотоод асуултууд асуугаад өөрөөсөө хариулдаг тийм асуултын суусан. Тэгээд эхлээд даалгавраа хийж чадахгүйсэн. За нэг тийм өдрийн тэмдэглэл шиг урсаад бичих юм болсон ч ерөөсөө бичигдэж өгөхгүй юм төгжигдчихэв. Тэгээд одоо яах ёстой юм болоо гэж бодож байгаа уртын дуу сонсоод гой хөгжим сонсоод биччихсэн чинь нэг мэдсэн чинь ингээд өөрөөсөө асуусан асуултууд ингээд дотроос хариулагдаад бичигдээд байдаг байхгүй юу? Вау. За энэ талаар нэр хамгийн сонирхолтой хэсэг болж байна. Яг тэгвэл энэ талаар бас хүмүүс бас мэддэггүй. Тэгээд би ч гэсэн бас нэг сувг дээр бас зарим нэг хэсэг дээр бас энэ тухай одоо ярьсан байдаг, тайлбарлах гэж хичээсэн байдаг. Тэгээ энийг жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. Яагаад тийм асуултыг ингээд тэмдэглэлийн дотор дээр бичих юм? Тэр хариулт хаанаас ирж байна? Энэ тухай гоё өөрийнхөө ойлгосноор одоо ингээд юу гэмбэ? Ойлгомжтой байхаа гэх юм уу? Тайлбарлаж өгнө. Энгийнээр бид нар ч одоо нөгөө өөртөө ярьдаг штеп. За. Өөрөөсөө асуугаад өөртөө яриад одоо ингээд автобусан сууж байгаа бол цонхоор аваад богонд ч юм уу ингээл амьдралын тухай, өөрийнхөө тухай, хүмүүсийн тухай бодоод өөрөөсөө асуулт асуугаад тэгээд өөрөө хариулаад би ямар сони юм бодчихвоо гэх ингээл дотоод нэг хүүрнэл гэх юм. Тэгэхээр угаасаа ярьдаг юм байна тий. Ер нь бүх болгонд юм байдаг баг. Бид нар болохоор тэрийг чинь нөгөө ярих биш бодол гэж боддог гэж боддог юм тийм. Бас тийм ч байж болно. Гэхдээ нөгөө нэг дотоод тэр дуу хоолой гэх юм уу илэрж байгаа илрэмж нь заримдаа сэтгэл хөдлөл, сэтгэл хөндүүлэл, мэдрэмжээр илрээд, заримдаа бодлоор илрээд, заримдаа ингээд дөрвөлдөх юмэртэй салхихгүймаар эсвэл бороотой өдргөө нэг л марч өөр илрээд байдаг баг. Тэр бид нар өөр хүлээж авдаг гэж боддог. Тэр болгоны нөгөө ингээд яг нэг тийм стандартад оруулаад бодтой болгоод гараад ирж байгаа бичих юм шиг байна. За дотор чинь ийм юм бодогдож шүү. Чи энэ дээр ийм ойлголттой биш шүү гэж ингээд бодтой болгоод тэр нь бичих юм шиг байна. Тэгэхээр бид нар
бодлоо анзаарахын тулд бичгээр гаргаж ирэх юм байна тий. Тэр гэж юу болно. Уусаад өнгөрдөг. Ер нь бол хүн өдөр 65 мянган бодол боддог гэдэг судалгаа байдаг. Тэгэхээр тэр олныг бид нар анзаараа за ямар бодол бодож юм гэдэг боломжгүй шүү дээ. Тэгэхээр бичснээр яг тэнд дундаасаа яг гол бодож байгаа бодлуудыг гаргаж ирэх боломжтой юм байна тийм ээ. За тэгээ бичиж хэлсэн. Тэгэхээр нөгөө бодол өөрөө бас миний бодлоо нэг тийм одоо сүүх хөөрүүлээл ингээд бид нар самардаг шүү дээ. Одоо ингээд сайхан самраал тэгээд загсаахаар нэг маргааш нөгөө өрөм тогтсон байдаг шүү дээ. Тэр нөгөө бидний дотоодд байгаа дотоод оршууд байгаа мэдрэмж тэр бүх юмны ингээд нэг шигшигдээд нэлээд бодтой төвшин танигдаад гараад ирсэн тэр өрөм шиг юм бодох юм болов уу гэж би бодоод байна. Тэгэхээр тэр цаана сүүгээд цаана өөр юм гэсэн тэр одоо сүүн мадгүй нөгөө сэтгэл ч юм уу те нөгөө сэтгэлийн шахмах гэж нэрлээд хөө байгаа хүн төлөвүүд нь тэр хусан юм уу гашилсан сууж юм уу юу ч юм мэдэхгүй те тийм дотор өнгөц байгаа төлөвөн тэгээ маш түгээмэл уу ил харагдаж байгаа бодтой төлөв бодол юм болов уу гэж бодлоо. Вау. Тийм болохоор өнөөдөр одоо тэр 60-70 хүн гэж бодлоо. Сайн ийм бүр 60-70 хүн бодол насрах вэ гэж ярьсан чинь тэр нь зөвхөн өнгөцгөн өрөм төдий бодол гэж ойлгож болох нэ тийм дотоод юм өнгөцгөн илрэл байгаа. За мессеж одоо мессеж ирдэг шүү дээ тий одоо датагаа сунгараа тэрийгээ төлбөрлөх болсон гэдэг шиг дотор чинь нэг иймэрхүү юмуд биш үү гэдэг юм ингэж нааш шидэж ил болгож хэлбэршүүлж өгдөг. Зөв. Тэр нөгөө тогтолцоо систем юм уу тий тэр бодол юм болов уу гэж би бодоод байна шүү. За тэгээ бичиж ихсэн чинь ном болохоор болсон юм байна шүү дээ. Одоо ингээд за шууд ном болгоод биччихъя гэх. Тэр яаж одоо хувьсан өөрчлөлт вэ? Одоо таны зүгээр бодол ирэх зүйл одоо тэр гарч ирж байгаа зүйл маань ном болчихоо. Эсвэл тэр миний мэдэхгүй байгаа одоо хүмүүсийн анзаарахгүй байгаа тэр сүүн вэ нүү? Тэр цаана байгаа тэр мэдээлэл гарч ирж гинэ үү? Яг ямар учиртай вэ? Хүмүүс яг ном бичихтэй бол ингээд судалгаа хийдэг шүү дээ. За нэг 100 ном уншчихъя, 300 ном уншчихъя. Тэндээс яг гоё дүгнэлт хийгээд судалгаагаар ном бичдэг. Зарим хүмүүс бол амьдралдаа ямар нэгэн зүйлийг ухаарч ойлгонгуудаа за би энийг ойлгосон чи энийг бас бусад хүмүүст аван туулаасаа гэж хүссэндээ ном бичдэг шүү дээ. Тэгээ энээс арай нэг өөр зүйл байгаа юм шиг санагдаж байна л да. Энэ тухаас тайлбарлавал тийм ер нь бол өөр юм байгаа. Өөр юм байгаа. За тэгээд яг нөгөө сая чиний ярьсан шиг ном бичиж гэсэн бодол байсан. Байхгүй. Тэгээд нөгөө нэг шинэ номны босгон дээр төлөвлөгөө мөлгөө гаргахтаа нэг ном бичиж юмсан гэдэг нь бодцдог. Тэгээд хийх шийдвэр 2-3 удаа завдаж үзээд уулаасаа бичих юм байгаагүй. Бэлэн болоогүй. Нөгөө ухаалал тэр юм хангалттай хүрээгүй. Тэгээд нөгөө нэг хүн дураагаад ч гэдэг юм эсвэл нөгөө жоохон атаахгүй байгаа. Би яг ном бичиж чаддгүй бичиж үзье ч юм уу тийм. Одоо юу байсан мэдэхгүй. Ямар ч гэсэн тийм бодлоод бол байсан юм хийж бичигдэж байгаа. Тэгээд яг ийшээ ороод ирэхээр ийшээ орж ирэхийн өмнөх жилүүдэд нь ерөнхийдөө ингээд амьдралынхан маань хандлага бас нэг тийм өөрчлөлттэй болсон байсан. Жаахан юм минимал болоод хог могоо ангилдаг болоод нэлээд нэг тийм байгальд дуртай болоод нэг тийм жаахан нэг тийм өөрчлөлттэй болсон. Тэгэхээр тэрийг анзаараад эргээд нөгөө минимал байгаад ингээд юм эмгэгцэслээ зөөрүүлээд ингээд чинь бас их тайвшрал болт юм ээ. Бас их тийм төвлөрөл бүтээн хэмжээнд нэмдэм бэ гэдэг нөгөө Хөгний үрхийн багшаар ажиллажсэн учраас тэр юмнуудаа ингээд өөртөө туршаад хэрэгжүүлээд байсан. Тэгээд тэрийг нэг ном болгоод энэ цэгц гэдэг юм ерөнхийдөө дотоодод ингээд байжсэн. Тэгээд бичээд ингээд явж исэн чинь яалтчгүй нөгөө сэдврүүгөө ороод ирсэн. Ингээд ийм цэгцтэй байх юм одоо юу гэдгийг тэг ингэж бичиж явж байгаад нэг мэдсэн чинь л ингээд цэгц гэдэг юм яваад ирсэн. Тэгэхээр одоо энэ хамгийн ихний ном одоо аль ном гэж ойлгож байна? Тийм хамгийн ихний ном нь болохоор энэ дээд цэгц байхгүй. За тийм. Тэгэхээр өөрөө амьдралаа цэгцэлчээ тэндээс ингээд гоё мэдрэмж аваад тэгээ эмэг цэгцтэй холбоотой ном бичиж гэж эхлээд тэгээ энэ ном бичихсэн гэж ойлгож байна. Эмэг цэгцтэй холбоотой ном бичиж гэж болж байгаа чадаагүй хайцсан. Уусаа чадаагүй. Гэтэл яагаад одоо би ингээ өөр дөрөж гисэн бодгоор бус хүмүүс дөрөж гисэн бодгоор нэг ном бичиж гэсэн бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тэр хүмүүст бол ер нь тэр ном бичих юм өөр дотор нь байд юм байна гэж үзсэн. За. Одоо энэ жишээ цэгц гэдэг ойлголт ухаанал одоо мэдлэг гэх юм уу те эрдэм ингээ миний дотор байж исэн баг. Энийг би мэдэхгүй байсан. Тэгээд үе явж ирээд аливаа нэг мэдрэхээр эмэг цэгц гэж бодчиход тэгээд нөгөө мартчихдаг. Тэгэнгүүт яг нөгөө дотор руугаа ороод бодлоо танаад цаашлаад анзаараад ингээд нэг завтай өөр дөр суугаад ирэхэд дотор байсан тэр нөгөө сүүгээ ингээд таньж байгаа. Энэ сүү байсан биш үү? Гэ нөгөө тийч амтлаад уугаад
Оо ийм юм уу, миний дотор ийм юм байсан юм уу гэдэг юм руу яваад шүү. Ямар сони. Тийм. Тэгээ ухамсарлаж тэрийг бол танихгүй мөртлөө тэр зүйл маань байсан. Тэгээ таньж эхлэнгууд тэр нь мэдлэг Тийм. судар болж гарч ирж байгаа гэсэн үг үү? Тийм. Яг тийм. Харин Тэгэхээр нөгөө хүн болгоны дотор ийм хураагдсан, мартагдсан хэрэглэгдэхгүй байгаа юм эрдэм мэдлэг авахд бол байд юм болов байдаг байх. Аа. Тэгэхээр тийм болохоор тэрийг хүн төрөлхтөн мэддэг учраас өөрийгөө сонсороо, өөр дотор ч бүх юм байгаа. Чиний дотор бүх юм байгаа зүрхээ чигнараа зүрхээ сонсороо гэх шүү дээ. Яагаад тэгээд байгаа тэгэхээр тэн дотор ч нэг юм байгаа шүү гэдэг нэг тийм код төлөхгүй байт юм л гэж бодсон. Тэгэхээр таны одоо энэ битсэн байгаа бүх ном маань таны дотроос гарч ирсэн тэр мэдлэг. Тийм. Ерөөсөө л тийм. Ямар нэгэн номноос уншсан зүйлүүдийг бичээгүй, хүнээс сонсон зүйлүүдийг бичээгүй. Яг одоо нөгөө цээж чигшил ингээл дотроос урсаал бичигдсэн зүйл. Зөв зөв. Ухамсарлал одоо бясалгаад гэх юм уу те ийм зүйлүүд ингээд бичигдэж явах одоо дээд зэгц гэдэг чинь ийм учиртайг бичиж явах ингээд бас эргэлзэн шүү дээ. Түүх тийм үү гэд асуугууд эргээд хариулж орж ирээд ингээд харилцан ярилцаад яг энэ чинь дотор нэг хоёр хүн хоорондоо ярьж байгаа юм шиг байдлаар ингэж өөрөж бичигдсэн. Харилцан яриад хэлэх юм байна. За ямар ч хэлсэн би бол баг зэрэг бол ойлгож байна. Өмнө нь бол ингээд сайн ойлгохгүй байсан. Ингээд цаанаасаа одоо тэр бидний бодоод байдаг 65 мянган бодол өрмийг бодож исэн бол одоо бүр тэрнээс цаана ингээд сүү байгаа юм байна. Тэр даалт мэдлэг гэх юм уу? Тэр зүйлийг ингээд гаргаж ирээд ном болгож чадсан байна. Үнэхээр гайхалтай. Би ч гэсэн одоо энэ зүйлийг бас сонирхож үзээд бас бичих гэж оролдож үзмээр юм байна да гэсэн бодол сая орж ирлээ. Та ч гэсэн бас дэвтэр цаасаа бариад ингээд асуулт асуухаас хэлдэм байх гэдэг одоо нэг аргачлалыг сураад авсан юм чинь туршиж үзээрэй. За ингээд дараагийн асуулт бол энд одоо хэдэн ном бичигдсэн байгаа вэ? Энэ номнууд нь агуулгууд нь өөр өөрөөр нь эсвэл хоорондоо уялдаа холбоотой байна уу? Энэ талаар бас хуваалцаач. За 4 ном байгаа хөө. Тэнгүүд хамгийн ихнийх нь дээд зэгц гэж бичигдээд дээд зэгц нь болохоор дотроос хаяан чидрээ одоо нөгөө бодол сэтгэл үг үйлдэл 9 төвшөнд өөрийгөө миний дотор яг юм байгаа мэн гэдэг анзаарч гэдэг чиглүүлгээр. Тэгээд дараагийнх нь болохоор цэвэр гэж бичигдээд зэгцийн үргэлжлэл. Арай жоохон хасан төвшөнд илүү нөгөө одоо далд хунсар талаасаа. За хайр гэдэг чинь одоо ингээд одоо жишээ чи хайрыг юу хаана гэдэг гэж боддог. Ингээд хүүхдүүдээс бид нар асуухаар хайр гэж юу хайр чи хаана байгаа ингээд тэгэхээр ингээд эндээ ч юм уу заадаг шүү дээ. Зүрхэн дээр заадаг, зүрхэн дээр мэдрэгддэг. Тэгэхээр энэ цэвэр дээр нөгөө ингээд надаас ингэж асуусан. Хайр чинь зүрхэнд чинь байд юм бол тэр жижигхэн хатар зүрхэн дотор чи яаж ингэж энэ олон хүн багтаад байгаа юм бэ? Тэгээ одоо жишээ нь бидний толгой ийм жижигхэн байхад яаж өдөр болгон 65 мянган бодол ингээд бодтой өнгөтэй өнгөтэй хамтдаа багтаад байгаа юм гэдэг чинь маш том сав олон зүйл шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө оршихуй ертөнцид байгаа одоо далхисал давтамж юмнуудаас бид нар өөрсдийнхөө саваар ингэж холбогдож татаж авчирдаг л байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө цэвэр буюу далд ухамсар гэдэг орон зай чинь байдаг. Хайр гэдэг чинь тусдаа оршихуй байдаг. Тэр оршихуйгаас чи өөрийнхөө одоо нөгөө зүрхний антенаар өөрийнхөө хайрын орон зай оршихуйгаа гэж мэдэрч хэмжээгээр л татаж авдаг гэсэн утгаар орж ирээд тэгээд би бүр гайхаад одоо хайр гэхэр чи энэ төлөө гэдэг эрэгтэй эмэгтэй хоёр хүний хайрыг гэр бүл өөр хүмүүсийн хоорондын хайр гэдэг ингээ хоёрсан харилцаа ойлгоцсон гэсэн чинь хайр чинь гурван тогтолцоо байт юм аа. Өөрийгөө хайрлах, бүрүүлгийг хайрлах, өмнө мөнхийг хайрлах гэдгээр одоо ингээ цаашаа амьдрал үргэлжлэн монголоор бол нөгөө жам ёс те ингээд амьдрал үргэлжлэн гэдэг сүнсний мөнхийн амьдрал ч гэдэг юм те ийм ойлголт орж ирсэн тийм юм болсон. Цэвэр гэдэг номноос бид нар хайрын тухай ойлголтыг олж мэддэхээс гадна яг тэр цэвэр мэдээллийг авч чадах суралцсан гэсэн үг үү? Далд ухамсар тал руугаа арай өндөр түвшинд гэсэн. Тийм, арай дараагийн түвшинд. Би бол яг 1-р түвшний номыг уншиж байгаа. Тэгээ манай ном уншигээд групп гэдэг тэн дээрээ би яг 10 хугацаар ингээд шинтэн одоо цаг хугацаанд таарах мөчт нь бол уншаа явж байгаа. Тэгээд би бол дараагийн ном бол авах шаардлагатай юм байна. За тэгээд тэрний дараа за тэгээд нөгөө энэ дээр ингэх юм аа. Цэгцээр болохоор одоо ингэ бодол үг үйлдэлийн чинь бид нар бодтой байж дээ амнаас үг гараад яриад байна. Сэтгэл хөдлөлөө сэтгэлээр унаад ингээ бодтой. Цэвэрлөө ороод ирэхээр илүү тийм бодит биш болоод надад хүмүүсээр тэгэхээр тэр дандаа юм голдуул ерөөсөө хайрын мэдрэмж хайрыг яаж илэрхийлдэг, хайр өөрөө яаж илэрхийлдэг, хайр гэж юу юм гэдэг юмнууд ингээ тайлбарлагдсан. Тэгэхээр энэ хоёроор нөгөө өөрөө өөрийгөө засаж чиглүүлж ойлгох. Гэсэн одоо бизнес гэх юм уу тийм тэр ухаанаар ингэж бичигдсэн байна. За дараагийнх нь болохоор энэ сун гэрэл дүүр гээд энэ хүүхдийн
одоо энэ жирэмсэн бие давхар юм ихтэй тийм ээ. Гизэн хүүхдүүд одоо гэрэлт чадагдаж байгаа юм зүрх тий. За тэгээ энэ дээр болохоор нөгөө хүүхдээ ойлгохгүй. Вау. Одоо нөгөө хүүхдийн өмчлөл бол тэгэхээр хэрэгтэй байгаа шүү дээ. Хүүхдийн өмчлөлийн маш олон номнууд байдаг. Гэхдээ энэ ном нь бол онцлогоороо цаанаасаа одоо дотроосоо гарч ирсэн мэдээлэлээс гаргаж авсан тийм мэдлэгийг агуулсан тийм ном байгаа учраас бас их онцлогтой байх байхаа. Тийм. Яг нөгөө бидний амьдрал дээр илүү бодтой бууж ирэхээр тайлбарлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас тийм онцлог байгаа юм л да. Нөгөө бид нар эхлээд биеэсээ дараа гэрээсээ санаж үзэх юм бол гэр бүлийн төвшөнд хэм байх, нөхөр байна, эхнэр байна, хүүхдүүдээ тий. Тэгэхээр хүүхдүүдээ бид нар хин гэж харж байна. Хүүхдүүд хаанаас ирж төрдөө, яагаад ирж төрдөө, би яагаад ийм олон одоо эрэгтэй хүүхдтэй болсон, яагаад бол охтуудтай болсон, эдгээр маань одоо ямар ажил өгөл хийх зорилготой, ямар авьяас өгөгдөлтэй юм шиг юм тий. Тэр хааны ингэж тайлбарлаж өгсөн. Вау. Тэгээд нөгөө одоо нөгөө төрсөн өдрийн төрөг мөрөг гэл байдаг шүү дээ тийм. Тэгээд нөгөө бидний маш их сонирхдаг одоо жишээ нь төрсөн он сар өдөр тутам 7-гийн тоо олон байх юм бол 2-ын тоо олон байх юм бол ямар яадаг гэдэг ямар өвчтэй гэдэг чинь сүнсний өгөөд зорилго талаас нь нэлээд бас тайлбарлаад тэгээд эндээ нөгөө бид нар хүүхэд хүмүүжүүлэхдээ хүүхдийн нэрний тухай ч юм уу энэ бас байгаа. Аха. Тэгээд хүүхд хүмүүжүүлэхдээ нөгөө бидний гаргаж ирсэн алтаанууд болж харж байгаагүй аав ээжээс өөрөөсөө сонсож байгаагүй бид нар дээр магадгүй тэр ингээд туршигдсан тий. Тэгээд өөрөөсөө тэрийг мэдгүй цаашаа хүүхдүүдэд өргөжлүүлээд яваад байгаа юмуд ч гэсэн тайлбарлаж гарч ирэх юм байна байхгүй тий. Хүүхдийн зэмлэх, загнах, одоо сайшаах гэдэг шиг бүгд өөр юм ойлголт болоод идэв. Ааха зүг зүг. Одоо энэ хүүхдтэй холбоотой хүүхдийн өмчлөлтэй холбоотой өөр ном уншижсэн үү? Тэр уншижсэн номоос энэ ном маань яг юугаараа ялгаатай вэ? За нөгөө уншижсэн одоо юу гэдгийг еврей хүмүүжлтэй баг ээж тэргээл ингээд бестселлер номнууд бол уншижсэн. За тэгээд энэ дээр бол нөгөө ялгагдах юм нь юу вэ гэхээр магадгүй тэр уншижсэн номнууд маань илүү дадал зуршлын түвшинд одоо тарих мэдлэгийн түвшинд юм уу байх гэдэг шүү дээ. Зөвхөн хөгжүүлэх, ойлгох, дэмжих гэдэг юм. Энэ дээр болохоор илүү нөгөө дотроос нь яг ингээ хүүхдийн чинь дотор юу вэ? Хүүхдээ ажиглаж анзаарч. Тэгэхээр уг үнсээр тий одоо бүр дотроос нь гэсэн. Яг энэ үг сонссон чинь нэг юм бяцлаглалын төлөвт орж байгаа юм шиг санагдаж байна. Цаана дахиад нэг юм биш үү? Бидний бодоод итгээд идэг зүйлээс гадна цаана нь яг үндэс гэдэг зүйл байгаа юм байна. Яг тэндээс нь бол хүүхдээ бол хүмүүжүүлэхэд суралцах боломжтой. Тийм. Солио юм байна. Тийм. Тэгээд нөгөө бас ингээд бичиж байхдаа нэг тийм эмзэглэжсэн нэг сэдв гарч ирсэн, илчсэн нэг сэдв гарч ирсэн. За. Эхнийх нь болохоор нөгөө эмзэглэсэн сэдв маань юу байсан гэхээр абортын тухай дээр бас бичигдсэн. За нь бол нөгөө биднийг зориод ирсэн хүүхдүүдийг бид нар тосч авахгүй ингээд замаас нь одоо буцаачиж шүү дээ тийм. Тэгэхээр энэ чинь нөгөө зөвхөн юм бид нар ураг бие, махан бие гэж хараад нэг тийм жижиг юм таслаад хачлаа гэж бодоод идэг. Гэтэл цаана ингээд нөгөө сүнсний түвшинд ч юм уу оршин ертөнцийн түвшинд тэр яг бүхэлдээ хайр зориод ирж байгаа тэрийг ингээд золиослохоор эргээд ямар хүнд байдалд ордог вэ гэдэг тэр мэдрэмж бол. За энэ ихсэн мэдмээр санагдлаа би ч бас тий. Тэгээ ер нь одоо ингээд би тэгээ эрүүл мэндийн шалтгаанаар одоо ингээд утаа бид нарт бол ингээд сүүлийн бүр түгээмэл болчихлоо шүү дээ. Тэгээд өөрийн мэдлэг зүрхийн цогцлог болчтой, өсөлтөө болчтой юм байна ордог. Тэгэхээр энэний цаана бид нарт бас эргээд нэг тийм өвлийн үрийн өөрөг хариуцлагууд цаашаах юмнууд бас гарч ирд юм байна гэдэг. Тэгээ нөгөө түрүүд удаагүй 6-7 сартай байсан болохоор тэр бүр маш юм зүг тусаад 2-3 өдрийн ямарсан. Зүг зүг. За тэгээ нэг ичсэн зүйл маань юу гэхээр ерөөсөө хүүхдүүдэд хүмүүжүүлэх гээл ингээл тийг юм гээл одоо тийм байх ёстой гэдэг ерөөсөө шаардлага юм байна. Одоо нөгөө өөрөө уцаа барьж хитжээ хүүхдээ ном ярьсангүй гэдэгтэй адилхан зүгээр л би яг ямар байх ёстой юм тэрийг өөрөө төлөвлөж үзүүлэх юм байна. Үлээр тусах ёстой бол өөрөө босчдөг. Тэгээ 3 хоног нөгөөдгөө 7 хоног нөгөөдгөө хийж идэх хүүхдүүд аяндаа дагаад ураагаад ирдэг тийм. Тэгээд энэний цаана нөгөө явсан юм энэ хүүхдүүд чинь ингээ бараг биднээс илүү ойлголттой, ухаантай, цэвэр тийм илүү өгөөмөр бидний давцсан өгөгдөл ур чадвартай юм байгаад ингээ дээрээс харчаа нэг тийм босс юм авсан байхгүй чи тийм хэвээр зүг би чамаас ярьсан. Тийм ер нь бол нийтлэг юм бэ тий. Тэгээ ингээ зэрэгцээд нөгөө хүүхдээ ингээ хараад ирэнгүүт чинь угаад бүр юм ойлголцолтой. Тэгээ ингээ зурсан зургийн ч гэсэн ингээ яриад тайлбарлаад хараад ингээ тэр дотор ямар гоё юмуд байж энэ. Нэлээ өөрчлөлт авчирсан. Хүүхдийг харах одоо зүгт тийм ээ. Тэгэхээр нөгөө үгээр
өглөж биш үлгэрлэж одоо хүүхдэд нөлөөлнө гэдэг нэг яриа байдаг. Тэр гарч ирж байна. Нөгөө талаараа хүүхдээсээ ч гэсэн бид нар суралцах боломжтой юм байна. Одоо бидний мэдэхгүй тийм ертөнц бол хүүхд дотор байд юм байна гэдэг ойлголт энэ дээр бас гарч ирж байна тийм ээ. Тэгээд бас нэг авсан мессеж байсан бэ гэхээр энэ хүүхдүүд юу гэсэн бидний жижигсэн хөлбөр биш юм байна. Тэр болохоор ингээд би яг бүхний хоёр дээр тэгж боддог байсан. Яагаад ингээд энэ хоёр ингээд юм хоёр өөр зан ааштай хоёр өөр царайтай хоорондоо зодтолтоод ингээд юм болоо нэг аав ээжтэй байж гэж бодоод байдаг байсан. Гэтэл тэр зүгээр нөгөө махангийн төвшөнд харахад гэж хараадсан байна. Яг дотоод руу ороод ирэхэд тэр чинь чаавал хоёр тусдаа өөр өөрийн амьдралтай өөр өөр ертөнцтэй хүүхдүүд. Тэгэнгүүт хүүхдүүд бол бидний юм үргэлжлэл биш юм байна. Зүгээр ингээд нэг дахиад тасалж чичрээд цэцгний самзуулга зэрэгцүүлээд ургуулсан тийм юм биш юм байна. Тусдаа ертөнц, тусдаа оршуудтай амьдралыг одоо хараатай тий. Тэгээд одоо амьдрал хийж бүтээх гэж ирсэн, мэдрэх гэж ирсэн тэр юмуд нь тусдаа. Тийм болохоор нөгөө яг ингээд миний дутуу гүрцэх гэж ч юм уу тий. Миний идэл чадаагүй идэх гэж ч юм уу нэг тийм өөрийнхөө чадаагийн юмруу бид нэг хүүхдэд түлхэх гэдэг чинь тийм нөхөөс шиг дүүрэлт шиг ингэж оруулж ирэх гээд тэгэж юусоо хүчилж болохгүй юм байна. Тэр ингээд тусдаа хүн гэдэг төвшөнд. Ер нь ижил төвшөнд л авчирч юм байна. Зөвхөн тоо. Одоо ингээд хүүхднийг алдаа дутагдал гаргах ч юм уу эсвэл нэг болохгүй үг үйлдэл гаргахаар энэ чамайг дуурайч, энэ намайг дуурайч гэж ярьдаг нь бол үгүй юм байна. Харин тусдаа ингээд би хүн өөрийн гэсэн ухамсартай юм байна гэж ойлгож болох уу? Тийм. Тэрийг чинь нөгөө алдчихээж сурах. Ингэж энийг хийхээр ингэж юм, тэрийг хийхээс гэдэг юм. Энэ амьдралыг таньж мэдэх туршлагах юм чинь бүх хүнд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө тийм байгаа юм шиг нэг юм аргач юм дээр нэгтгэдэг байхад бас нөгөө ингэж хитрхи торны шуу шиг болоод ингэ барьчдаг. Тэгээ одоо сургуультай удаа анхны курстэй одоо дугууландаа явж идэм болох хэвээр амжилттай баста баян баста гэл ингэ амжилтын аз жаргалын стандартуудыг тогтоогод өгчдөг. Нэгвэл ер нь чи гоё юм даа. Нэгвэл чи одоо нэгтэй хүн юм байдаг ч гэх юм тий. Тэр бол бас биш юм байна. Нөгөө талаас нь нөгөө буруу харилт юм гэж бас бодсон. Хэд их бөөц хийлэл тий. Гадаа гараг шорон дээр унцхадтай баба заав болчлоо ч юм уу тий. Тэгээс нөгөө эрхтүүлэл ингэ болдог бүтдгүү хамттай шинжтэй янз бүрийн авч үздэг. Тэгэхээр галцгаар ямар нуурлуулдаг ч юм уу тий. Тэгээд манай хувьд бол нэлээд ярилцж байгаа хүүхдүүдээ хоёр сургуульд өгсөн гэж бодоод болсон. За шийдвэр гаргасан. Улсын сургуульд оруулаад тэгээд курс мөрс хэлээс ухаар бол өөрсдөө би дагаад ингэ онлайнаар сурах боломжтой болчихлоо шүү дээ. Тэгээ яагаад тэгэхээр ингээд хүүхдүүдэд тийш сургуульд өгчөөд тэдрээс нэг юм ихэд идэг. Ингээд та нарыг сайхан сурах гад ингээд зөндөө ингэж асан та нар хичээсэн үгээд өөрсдөө хүсэл сургуульд оруулчаад хүүхдүүдээс нэг юм ихэд шүү дээ. Тэгээд тэнцэн тавьчаад яг асуусан уу гэхээр бас үгүй юм шиг тийм. Яг тэд нар өөрөө хэлсэн үү гэхээр үгүй. Гэхдээ би чиний төлөө ингэж байгаа гэдэг. Тэгээ нөгөө чиний төлөө буюу мөнгөний төлөө өөрийнхөө цаг зав ирчмийн нэрийг зарцуулчаад эргээд одоо хин дээр ерөн хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэж нэг бодож үзэх шаардлагатай юм байна гэж бодсон. Тэгээд ч нөгөө нэг хүмүүний өвдөл авяас чадвар гэдэг чинь өөр өөр байд юм байна тий. Зарим хүүхдүүд бол өстой 5 хэл 10 хэл сурахаар хэмжээний өвдөлтөд савтай хийх ажлын тэр чигээр холбогдоод ирж сурч болж байна. Зарим хүн бол тэгээд тэр англи хэлтэй л ах болж шүү дээ. Тэгэхээр заавал бүгдийг ингэж нэг тэгж өндөг шиг хайрцагцсан өндөг шиг нийт бүрэн комплекс ажиллах гэдэг шүү дээ. Чадварыг тий яг юм. Би олохтой хүүхдтэй болох гэдэг үзээд байдаг. Тэгээ нөгөөдийнхөө төлөө явсаар өөрсдөө алдчихж байгаа хөө болно. Тийм ээ. Агуу болоод тийм хүний төлөө явсаар байна. Тийм болсон. Тэгээ нэлээд олон өөрчлөлтүүдийг бас авчирсан миний хувьд юм. Тэгээ энэ миний нөгөө дараагийн асуух гэсэн асуултын дотор бас гараа явчлаа. Энэ нөгөө нэг ном бичиж явах явцад ямар нэгэн одоо амьдралдаа ойлгосон зүйл гарсан уу? Амьдралд нь нөгөө нэг өөрчлөлт гарсан уу гэж асуух гэсэн. Яг тэрийг сая хариулж авчлаа. Маш олон өөрчлөлтүүдийг гарсан байна. Өөрөө өөрийнхөө одоо гаргаж ирсэн мэдлэгээсээ ухаалуудыг бас олж аваад ингээд амьдралдаас хэрэгжүүлээд шууд бодит үр дүнгээ хараа явчихсан байна. Энэ бол хамгийн одоо зөв зүйл гэж би бас боддог байхгүй. Сүүлд бол маш их ном уншиж байгаа. Яг тухайн номыг бичсэн хүн бол тэр бичсэн агуулгыг өөрөө амьдралдаа хэрэгжүүлээд тэндээсээ үр дүнгээ хараад тэрийг ингээд мэдэрсэн хүний ном гэдэг бол бүр ингээд шал өөр өдөг. Би одоо уншаад ч гэсэн амар гоё үр дүнтэй. Харин зүгээр судалгааны номнууд бол яг юм хүйтэн хүндий ч юм уу тийм холын сонсогддог байхгүй. Тэгэхээр миний хувьд бол яг энэ ном бол үнэхээр гоё туршлага дээрээс нь мэдлэг дээр тэр цаад одоо өглөөсөө гарч ирсэн мэдлэг дээр суурсан бол үнэхээр гоё ном болсон байна гэж харж байна. За тэгэхээр бие зэгцлээд одоо гэрээ зэгцлэхэд хүүхдээсээ хэлсэн байна. Дараагийн ном маань. За дөрөвт нь болохоор энэ хайн гэдэг арга бэлэгтэй хаан суу хатан суу гэдэг хоёр логотой. За тэгээд нөгөө
хань буюу ер нь гэр бүлийн асуудал тийм нөхрөө юу гэж ойлгож байна юу гэж харж байна. За энэ дээр бол бас маш их юм гарч ирсэн. За тэгээд миний хувьд бол нөгөө хоёул дөрөв бодол гэж ирсэн шүү дээ. Миний хувьд бол би ингэж бодсон. Ер нь номыг хүн бичихтэй ч юм уу одоо би бас нэг сургалт болдог. Тэгээд сургалтын дээр ингээд ажиллаж байхад хүн яг өөрөө таньж ухаарсан юм аа үнээр нь хэлчих хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол хэрэг бол тийм. Зөв. Ингээд хэлж намайг юу гэж ярих юу гэж бодох гэдэг тийм баг байхаар тэр тийм одоо үдэн байхгүй амьд шүлчтэй нэг гэдэг. Тэр ярьсан зүйлээс юм тэмдэглэж авмаар санагдчихлаа шүү. Тэгэхээр нөгөө нэг хүн харилцаан дээр нөгөө бусдын юу гэж бодох тэр бодлоос амжих хэвээр үнээр явах хэвээр юм тий. Тийм тэр ер нь эргээд өөрөө өөртөө тамигдаж орж ирж байгаа юм тийм тав тухтай байна уу гэдэг шалгуулж яг тэндээс гарч ирж байна. Одоо ингээл өндөр үсгээд тогтолцож нөгөө доктор явж чадахгүй холгоол нэг юм байдаг шүү дээ. Одоо заахаа байхад яг тэрэн шиг байдал амьдрал юм биш үү. Одоо ингээд бусдаас хараад байгаад өөр дотор нэг юм бодоод ах чинь. Тэгэнгүүт тэр яг өөрийнхөө үнээр байгаа зэрэг тэр үсгээд байгаа тайж чичээд кит пүүз өмсөд ингээд дураараа алах чинь тийм мэдрэмж. Тэгэхээр чи зөвхөн мөр хандтайгаа харьцахаас гадна хүмүүстэй ч гэсэн харьцахтай яг үнээр байх нь бас их чухал болж шээ. За би ингээд саяхан бас нэг алтаа гаргаад тэгээд тэрнээсээ санаа зовоод ингээд цухтахыг хүссэн байхгүй юу? Санаа зовсондоо тэгээд манай нэг танил маань угаасаа байнга одоо үнэн бай гэдэг үгийг хэлдэг. Тэгээд би за үнэнгээ хэлчихье. Бас нэг ажил авсан чинь нөгөөтөө хийж чадахгүй болонгууд чадахгүйгаач хийж чадахгүй болохгүйгаач хэлэхгүй өөрийнхөө санаа оноо гэж шин санаа гарч ирчээ тэрийгаач хийж чадахгүй ингээд хаасан байхгүй юу. Тэгээд тэр найз маань намайг үнэн бай гэж хэлэнгуут нь би яг ингээд уцаар залхангуудаа яг үнэнгээс ингээд тэгээд ингээд одоо хүн ярих юм бол гомдлох гэх юм уу те ингээд болохгүй тэгэхгүй ингээд ингэсэн чинь ингээд хийсэн чинь ямар ч тийм муухай зүйл болоогүй. Тэгээд асуудал шийдэг те би илүү тайван болсон гэх юм уу? Ягаад бол үнэнгээ хэлчихэж байгаа учраас тэгэхээр энэ маань бас саяхан бас ойлгосон зүйлтэй маань дүүцэж байна. Тэгэхээр манайхаа үнэнгээрээ байя. Үнэнгээрээ ингэж хүнийг хохироож болохгүй байх л та. Гэхдээ ядаж нөгөө тэр нуусан бодол үнэн мэдэрч байгаа зүйл гомдчоод үгүй би гомдоогүй гэж уйлаад идэг шиг тийм хүн бодлын төвшөнд тэгээд жижигхэн зүйл дээр ингээ худлаа яриад ч юм уу өөрийгөө үүсгээд ээж болохгүй юм байна. Гоё үнэнгээрээ байя гэж уриалмаар санагдчихлаа. Тэгээд киттэй гүйж байгаа юм шиг тухтай. Тийм байна. Зөв. Тэгэл нөгөө бид нар ч хүнд туугуудахгүй байх хэрэгтэй. Тэгээд би бол яг тэгж боддог гэсэн. Тэгэнгүүт хүнд туугуудахгүй байна гэдэг чинь эргээд одоо миний ухаалаар хахад амиа хичээсэн хүний үзэл бодол байсан. Юу вэ? Бүр эсээр болж байгаа байхгүй. Хүнд туугуудахгүй би сайн хүн хүнд дараа болтгүй лаг гэж бодоодсэн шүү дээ. Би бас тэгж боддог гэсэн. Тэгээд одоо өөрийгөө болгочдаг тийм хүмүүс мөн зээлж тийм байна юм байна гэж одоо гоншгондгүй. Магадгүй ирээд хүн надаас мөнгө зээлж ихэд надад зээлээд ах чинь байхгүй л гараад ах чинь байхгүй. Тэгээд нөгөө хин хаалбалгууд дор доошруулаа явж ийсэн. Би хүн төв болдоггүй хүн гэдэг тийм гоё юм өсгсөн юм байна. Гэхдээ сая яг чиний ярьсан жишээн дээрээс харахад заримдаа бид нар хүнд төв болж явах хэрэгтэй байдаг. Тэр мэдрэмжүүдийг гаргаж авах хэрэгтэй. Өөрөөрөө давал илэрхийлж авах хэрэгтэй. Тийм надад ийм байна. Ингээд өгөөж туслаад өгөөж ингээд тэрийг чи ингэж нэгнтэйгээ хуваалцаж ярилцаж тэгжээж задлах юм бас байна. Тэгжээж тухайн асуудал шийдэх гэж шүү дээ. Би яг олон жил ингээ үйлчлэгийн салбарт ажиллаж байсны хувьд яг ингээд тийм хил амтай үйлчлүүлэгчээс болж сайжралт явагдаад байгааг анзаарсан байхгүй юу? Тийм хэцүү хэрэглэгч одоо нэг 1000-д 1 ч юм уу 100-д 1. Тэгээд тэр хэрэглэгч амар хуурлан буханд нь ингээд айгүй хэцүү ингээ характер гаргадаг байхгүй юу? Ингээ ботхоор тэр хүн амар хэцүү ажил хийж байгаа байхгүй юу? Өөрийгөө нервдүүлэн байран ингээл уурлаад бухамдаа гомдол гаргаж юм. Тэгтээ дараа нь нөгөө алдаагаа засч чаддаг хүний хувьд бол алдаагаа засаад сайжрал өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Хүн яг үнэнгээ байгаад тэгээд энэ чинь надад таалагдахгүй эсвэл таалагдчих юм гэдэг ч юм уу тий. Тэгэж шийдэгдээд байсан шүү. Асуудлууд ер нь тэгээд хэлснээрээ шийдэгдэнэ үхээс хадгалснараа шийдэгддэггүй гэдгийг би бас ажлынхаа явцад аягүй ойлгосон гэх юм уу. Амьдралдаа жоохон дотор хэрэгжүүлсэн байдаг. Одоо жоохон өөрөө ч гэсэн жоохон тийм илэрхийлдэг болъё гэж бодсон. Тийм. Төв гэдэг чинь зүгээр асуудал байгаа байхгүй жижиг асуудал. Тийм байна. Бидний амьдрал чинь өөрөө тэр чигтээ асуудлууд нь шүү дээ. Бүгдээрээ дотороо асуудлаа шийдэл, хамтарч асуудлаа шийдэл, багаар асуудлаа шийдэл. Тэгэнгүүт өөрийнхөө асуудлуудыг бүгдийн дотор залгичаад чиний асуудал ч гэсэн ер нь надад хамаагүй дээ. Надад төвчгийн төвгүүдээр би ч төвгүүдээр өгш гэдэг юм. Нэг хайцсан юм суучих юм шиг. Тэгээд амиа хичээсэн болчихж байгаа юм байна тий. Ер нь амиа хичээж байгаа гэхдээ тэр гоё юм л. Ер нь тэгээд
тархиа хуурсан л байна. Тийм. Тэгэхээр чинь бас нэг тийм бодлоо дүр гараад ирж байгаа. Гэтэл сарагийн дотор ингээ хүн тусламаар, хүнд ойлгуулмаар, өөрийгөө илэрхийлмээр ч юм уу тийм юм байж идэл за би хүн туулах яах тэгээд ингээд үнэнгээр байж байгаа. Тэгэхээр нөгөө би сүүгээ гаргаж ирч чадахгүй болчихж шүү дээ. Тэгээд нөгөө сүүгээ ингээд нэг төвшөнд байлгаад гарахаар ч гасч болно, идэж болно ингээд бид специфик асуудал бас. Тэгээ одоо Япон хүн баг ингээд хүний хажууд найтахад гэмт хэргийн төвшөнд яригддаг гэдэг шиг эргээд чинь нөгөө сэтгэл зүйн маш их дарамт хаач үсгээд. Японууд ч одоо бүх юм ингээ хаадаг хүн төв удахгүй гэдэг нэг зарчимтай шүү дээ. Очихоор аягүй гоё гээд. Тэгээ яг эсэргээр бол дэлхийн одоо номер 1 амиа оролтын төвшин өндөр газар гэж ярьдаг шүү дээ тийм. Тэгээ даалт юмнууд аягүй хөгжсөн байдаг гэж байгаа байхгүй юу? Манай танил маань ингээд зочид буудалд ажиллахад баг Монголоос илүү хөгжсөн тийм одоо хүний одоо стресс бүхэндийг тайлах зүйлүүдийг аягүй их ингээд хөгжүүлсэн байдаг юм билээ. Тэгээ альва зүйлийг ингээд хааж хорих тусам л улам л дамжирдаг гэдэг бас юм дээр асуудал ингээл улам татраас ингээд хоолоо баагаад хичгээр яшрээ тийм нуугаас юм бол хаагаалах юм бол тийм байна. Нөгөө Чинагийн асуугаа хэлсэн чинь Японд очичоод энэ сайхан гэрэлтэй цог болгоны цаана ганцаарсан сэтгэл байгаа гэж бодохоор хэцүү гэсэн утгатай. Зөв. Тэгэхээр чинь бид нөгөө сурхын сураад авахын аваад гэдэг шиг заавал ингээд Монгол хүн туу болох байдаг юм. Тэр бид юм ер нь нийгэмдээ дэмтэй тустай байх халдтай гэсэн. Тийм байна. Одоо надад ч нэг ухаж ойлгох байна. Тэгээ нөгөө өмнөө ярина гэж байгаа дэше яваад орсон шүү дээ. Тэгээ яасан гэхээр нөгөө миний надад нэг юм бодол идсэн юм байна. Хөрмө надаас аль авчихлаа. Айц тийм. Гэвч одоо хүмүүс ингэж 40 50 мянга хүрээд ирэхэд их залуу ихнэр авчихсан юм шиг. За би салчуул яана, залуу ихнэр авчуул яана. Би хөгшрүүд юм бол гол тэр гологдчихвол яана гэдэг бодлоод орж ирсэн. За нэг 5 6 жил юм байсан ба. Тэгээд нөгөө өрөмний цаанд юу байна гэдээ ингээд одоо таниад ирэхээр тэнд нөгөө юм хайдах айдас хоцорч одоо үлдэж хоцорсон мэдрэмжүүд те одоо гэрээсэн саагаас ээжгээс мэдрэмжүүд өдр гараад ирж байгаа юм. Тэгэхээр эргээд нөгөө гэр бүл дээр буюу нөхөр дээр асуудал болж ирж байгаа юмуд чинь яг өнөөдрийн төвшөнд шандаа урагшаага юм гэдэг. За. Миний хүүхэд насанд аав ээж ямар байсан? Би өөрөө эрэгтэй хүний талаар ямар мэдрэмжтэй өссөн? Эр хүнийг би хүндэлдэг орчинд өссөн үү? Эр хүнийг одоо юу гэж ярьдаг, юу гэж хаддаг орчин нөхцөлд өссөн гэдэг ч юм уу тий. Тэгээд хараад ирэхээр энэ дээр өстө маш олон зүйл гарч ирсэн. Зөв. Тэгэхээр тэр нөгөө намайг хайжуул яана гэдэг айц чинь зөвхөн чиний бодол байсан гэсэн үг. Аавтай холбоотой мэдрэмж байсан. Тэр нөхөртөө бол ямар ч хамаарахгүй. Тэр үндийн бодог байх нэ. Тэгэхээр энэ дээр нөгөө ингэж бид нар одоо ингэ нийтлэг шүү дээ. Гэр бүлийн сахалт ямар их байна? Гэр бүлийн гадуур харилцаа ямар их байна? Тэгээ араар тавил ингээл сошиалдаар харж байхад бол маш их. Тэгэхээр өнөөдрийг эхнэр нөхөр хоёр ингэ болохгүй шүү дээ. Тэр эхнэр нөхрөө юу гэж бодож байгаа асуудал нь тэр хүний аавыгаа ойлгож ирсэн харилцаа. Нөхөр эхнэрээ юу гэж харж байгаа нь ээжигээ одоо ойлгож ирсэн харилцаа буюу эрэгтэй эмэгтэй эрцэг анханасаа юу гэж таньсан. Тэгээд тэр амьдралд нь ямар мэдрэмж тийм дадал туршил болоод ингэ суудсан. Зөв. Нэг кодод бичигдсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёрын хоорондоо нийцэхгүй байгаа нь яг өнөөдөр одоо ингээд болдоо итээр хоорондоо сууж тарахгүй байгаа зүйл юу гэсэн биш юм гэдэг. Зөв. Цаашаа энэ асуудал байсан гэдэг. Тэгээд одоо тэгж бодож байгаа юу ингээд орчихгүй шүү. Үгүй. Тэрийг одоо ингэж уг онцыг ойлгосон гэсэн. Тэгэхээр одоо ингээд сонсож байгаа хүмүүс ч гэсэн тийм бодолтой байх нь бол тгийг ингэж цааш нь ухаад ойлгоод тэгээд тэр бодлоосаа ангижирч болох нэ. Тэгэхээр энийг ч нөгөө дотор хүүхдийн амгаал, дотор хүүхдийн эдгээл, тэгээд даалт ухамсарын уг үнцийн травмаг одоо эмчлэг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энтэй бол төстэй санагдчих. Тэгээд яг л бас ангаж болох юм байна. Зөв. Энэ номоо уншаад одоо тэр ухаалуудаа үзээд та өөрсдөө туршиж үзээд бас өөрийгөө ангах боломжтой юм биш үү? Энэ бол бүр үнэхээр чухал. Тийм үстэй нэх гоё амьдрах гэж хаад нэг гачин бодлоо тийм лай болоод тэгээд тэр бодол чинь хамгийн асуудалтай нь үйлдэл хийлгээ явуулдаг байхгүй. Одоо жоохон оройлоо гэж бодоход яаж байгаа бол гэлтэй араас нь байн залгуулаад тэр бүр хэрүүл болоо тийм нэг дүр үүсгээл нөгөө үнтэйгээ хатаал ингээд юм чинь нэг юм зүйл чинь ингээд амьдрал нөлөөлөд байгаа шүү. Нэг хандах өвөршөн гэдэг чинь тийм. Гэхдээ эргээд тэр өөрөө нөгөө аав ээжигээ сансан өвөө эмээ дээр үлдэж хоцорсон л нэг жижигхэн үйл явдлаас үүссэн л мэдрэмж байсан ба. Тийм ээ. Нөгөө мэдрэмж нь ингээд одоо хүртэл танигдаа бодод томроод ураад явсаар байгаа. Одоо тэр чинь цаашдаа хүүхдэд хайлах асуудал шүү.
Тийм ээ. Том эрэгтэй хүмүүс маань насан туршид яваад их нэртэй хүмүүстэй болоцолдоод харилцаадаг шүү дээ. Аа миний хүү гэж ингээд нөгөө биштэйгээ болоцолдоод байдаг юм шиг харилцаадаг чинь цаана яг юм байна байхгүй. Тэгэхээр энэ нөгөө бид нар дотгошоо явж байгаа өнөөдрийн асуудал зүгээр л тийм илрэл цаана нэг юм бүхэл байдаг гэдэг юм нэлээд орж ирсэн. Зөв ойлгомжтой. Би одоо яг YouTube дээр бас энэ даалт ухамсарын програмчлалын тухай бас тайлбарласан л да. Хүний дотор одоо ингээд бодоод байгаа байнга бодогдоод байгаа бодол маань дараагийн тийм зүйл болоход нөлөөлдөг гэдэг тийм зарчим явагдаад байгаа байхгүй юу. Өнөөдөр би айгаалах юм бол намайг айлгах зүйлүүд ингээд ахаал надад тохиолдно. Хэрвээ би найзынхаа мэдрэмжийг ингэж эдгэж ангааж тэр одоо бодлоосоо ангишрахгүй юм бол миний даалт ухамсар татвалцлын хуулиараа бүх айцтай юмуудыг чирч чадчихна гэдэг нэг онол өгдөг. Тэгэхээр энийг эдгэхийн тулд бид нар бол энийг зайлшгүй эдгэх шаардлагатай болчихж байгаа гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас дүрцэж орж ирчихээ шүү. Тийм байна. Тэгээ сая нөгөө хоёлаа ярьсан ухаарал гэдэг байгаа зүйл чинь одоо би бодлыг юу гэж харж байна, сэтгэлийн шалтгаануудыг юу гэж харж байна гэхэд энэ юу санааг нь ухаарлах гэдэг юм. Тийм сүр давтамж яваад шүү дээ. Ухаарлагддаг, өөрийгөө голдог, гаргадаг, хов ярьдаг юм шиг чинь. Яагаад би ийм болцсон юм бэ гэдэг юмгаа яваад ороод бичээд бяцлагаад уншаад ч юм уу тий. Өөрөөрөө ярилцаад тэгэхээр тэнд нэг тийм мэдээлэл их үсэг нэг их код дээ шүү дээ тий. Тэгээ тэр кодон дээр очиод ингээд ингэсэн юм биш. Энэ үйл явдал тохиолдоод ингээд ингэсэн юм бэ. Ингэж болдгоо юм байна. Ийм хүний мэдрэмжийг би авсан юм байна. Тэр хүн надад энэ мэдрэмжийг өгч байгаа ч мэдээгүй хийсэн юм байна гэдэг. Ингээд тэр мэдээлэл ингээд задлаад их юм чөлөөлөөд ингээд эерэг болоод ирэхээр тэрнтэй холбоотой бодлоо дахиж авч ирэх болчихдог. Зөв ингээд тэр бодол. Тийм боддог байсан ч болчихдог. Зөв. Тэгэхээр одоо би бол наадхаас яг тэгж ойлгосон. Яг хөө тэр хүн ч гэсэн бас даалт ухамсараасаа болж одоо бидэрт одоо муу хэлдэг байснаас болж бид нэг гэмтчихлээ шүү дээ. За тэгээд тэр хүний буруу юм шиг тэгснэ тэр хүн ч гэсэн бас нэг гэмтсэн. Тэгэхээр тэр хүний буруу биш юм шиг ингээд ямар жоохон тайвширч байгаа. Гэхдээ яг энэ мэдрэмж чинь ямар муухай юм бэ гэдгийг ойлгоод би ч гэсэн хүмүүс тийм зан гаргаж болохгүй юм байна гэдэг ухаарлыг би бол ойлгож ирсэн байхгүй. Одоо жишээлбэл ингээл муухай үг хэлдэг ч юм уу тий. Тэгээ муухай үг яагаад хэлээд байгаа юм нөгөө айцаасаа би болцсон байгаа шүү дээ. Айсандаа болоод муухай үг хэлээддэг. Тэгэхээр тэр гаргаад байгаа муухай үгийг хэлж болохгүй юм байна. Хүн ингэж муухай нөлөөлт юм байна гэдэг ойлголт надад л орж ирж ирсэн байхгүй. Тэгээ тэр нь ухаарл гэж ойлгож болох уу? Одоо тэр мэдэрсэн зовлонгоо хүнд гаргах. Тийм. Тэр бол ихтэй нэг талтай. Тийм мөнгөц талтай юм. Тэрийг болохоор бид нөгөө их хвчлэн ухамсарлын төвшөнд ухаарчдаг. Одоо би 40 хүрчээл ээжтэй гомдоод юу шалхав те бүрхийн миний ээж тэр үе тийм хийсэн биз интернет ч юм уу те одоо би нэг хаадаа голддог айгуугаа зоддог байсан ч гэсэн нэг хүмүүс ирж байдаг шин. Тийм. Тэгэхээр энэ чинь нөгөө ухамсартайгаа холиод гарчгаар хэсэгтэй явдаг. Тэгээд захиа сэтгэрээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт ямар тохиолдолд тэр жинхнээсээ ухаарл болж ингэж чөлөөлөгдөж чинь өөрийгөө чөлөөж нөгөө хүнийг чөлөөж чинь гэхээр бүр их гүнзгий буюу бодит юм шиг мэдэрч яг тэр үед ээж одоо намайг орхиод явж байхад би яг ямар мэдрэмжтэй байсан юм. Яг тэр мэдрэмжтэйг очоод тэр гомдлуудаа бүгдийн нэстэ нөгөө гаргаад тэг шавхаад бүх юм гаргаад одоо юу гэдэг тэр бие хэртэй төлсмөс болгоо ингээд усан дээрээ сайхан угаадаг шүү дээ. Тийм. Ер нь бол дотоодын энэ хэр бүртэг дотоодод хуримтлагдсан байгаа юмуд нулимсаар угаадаг гэж би боддог. Тэр гомдол харуусал үзий ядалц юуцал юмнууд чинь ингээд дандаа нулимсаар ингэж угаадаг гараад тэгээд ингээд нэг хоосрдог шүү дээ. Хуулаад тэгэхээр тэгээ хоосрдог тийм онгоогоод ингээд ингэж болохгүй юм байна, ингэх юм байна, юм байна, тийм байна гэдэг ингээд ухаараад хүлийн зөвшөөрөл надад ийм тохиолдсон юм би ингэж болохгүй байна гэж уучлаад ингээд хайр олгочгоор тийм явж исэн сөрөг давтамжууд ингээд эрэг болоод. Тэгэхээр тэр үед очихоор ингээд уйлаад юм гэсэн шүү дээ. Уйлаад угаахтаа тийм. Тэгэхээр тухайн үед одоо уйлж мөлхгүй тэр сэтгэл хөдлөл гаргахгүй ингээд илэрхийлж чадахгүй өнгөрөөцсөн мэдрэмж гэж ойлгож болох уу? Тийм. Зөв яг нэг тийм төстэй мэдрэгцээ шүү. Тэгээ би яагаад уйлаад байгаа юм болоо гэдгээс нөгөө шигэд яг энэ чөлөөлтийг хийж үзэхэд бүр учиргүй уйлаадсан чинь дурсамжин дээр очиход би тэр үед уйлаад байгаа байхгүй. Тэгээд нөхөж уйлаад байгаа юм шиг яг тийм мэдрэмж авсан гэх юм. Санаандгүйгээр гимжсэн юм шиг санаатай бүгэн санаандгүйгээр ингээ гинтээ тэг гимцнээ ч анзаараагүй өдийг хүрсэн юм болов уу гэж би асуусан. За. Тийм дээ. Бидний амьдрал юусоо тэр чихний мэдээлэл авах. Одоо чи тэр ингээ яриа сууж байгаа энэ мэдээлэл үсгээл нэрийг үсгээл те
маргааш энийг хийхгүй байхад энэ мэдээлэл байж лээ юм шиг. Тэгээ энэ амьдралын туршид мэдээлэл үүсгэж яваад идэг. Одоо сэтгэл дүүсэн байгаа одоо шатрама гэдэг юм уу чинь нэг тийм шийдэгдээгүй мэдээлэлүүд байгаа юм гэж. Шийдэгдээгүй мэдээлэл. Ихлүүлээд орчихсон. Тийм ээ. Одоо ингээд нэг аав үжигч байгаа аав үсгээр орчихсон юм шиг. Яа тэгэхээр ч одоо бүтэн амьсгалж чадахгүй зүтэй. Тэгэнгүүт тэрийгээ танив тэрийг орохгүй ингээ баахан дутуу юм мэдрэмжтэй яваад ингээ багтраад идэг. Нөгөөдгөө ойлгоод гэх ингээ бичиж дүүрч ирж байгаа тийм уужрал ороод ирж байгаа. Зөв. Тийм дээр яг нөгөө бас процессууд дахин давтаж хийх юм гарч ирдэг л дээ. Гэтэ тэгээд учиргүй сэтгэл зүйтэйгээ ажиллаж байгаа өдөр болгон үлээд ахын байхгүй шүү дээ. 2 өдөр бясалгаад ажилдаа явж байгаа лээж аваа бодоол тийм ингэж явж байгаа нэг өдөр сайхан тавьшаад гарч чаддаг болчих жоохгүй. Зөв. За окей. Одоо ингээ хань гэдэг ном маань бол тийм ханьсан хамтайгаа хэрхэн зөв харилцах уу бодолтойгоо ахаад уягдчих штэ тий. Тэгээ энийг ашиглаад бас хүмүүстэй ч гэсэн найз нөхөд хамаатан садан тий уулзж байгаа хүмүүстэй ч гэсэн бас харилцаан дээр бас бодолтой яаж болох юм байна гэдэг гарч ирж байна. За хань гэдэг номоос өөр одоо ойлголтууд нь авъя. Тэгээд энэ дээр нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өвөгдөл гэж бас байх юм байна. За. Одоо нэг ингэж чи эмэгтэй хүн болоод урцсан бол тэр өөрийнхөө өвөгдлийг зам байх. Тэр өвөгдөлтөө одоо хангалуун байх, талархалтай байх ч юм тий. Тэгэхгүйгээр нөгөө ингэж эмэгтэй хүн болж төрчөд эрэгтэй өвөгдөлтөө болцсон. Эрэгтэй л болцсон байх чинь. Нөгөө хүүсэндээ эзэн бай гэдэг эрэгтэй хүмүүсээ бид одоо хөндлөдөг шүү дээ тий. За тэр хүн шиг бай гэдэг. Нэг сая нааш ирж байхад ингээ яагаад хурдан алхаж байгаатай яаж ядах хажуугаар эрэгтэй хүн зүрээд өнгөрсөн чинь энэ хүн нэг юм сайн гонхтой харагдахгүй юу? За энэ сайхан уйлж болон угааж хавахтай гэсэн тийм зэрэс бодол орж ирэнгүүт эргээд ер нь эрэгтэй хүмүүсээ бид нартай уйлуулах юм да уулын төрхтөө бүгдээрээ адилхан төрж байгаа шүү дээ. Тийм эмнэлгийн ордоор бүгдээрээ уйлаад төрж байгаа юм. Амьдралын язд ингээ эрэгтэй хүмүүс бид нар уйлах чихийг олгодоггүй. Шимтгэл шалчсан болцгоо ингэждэг. Тэгэхээр энэ хүмүүс яаж энэ сэтгэлийнхаа доторх юмнаас салж өнгөрөндөө өндөр гэдэг тийм өрөвдсөн бодол орж ирсэн. Тийм тэгэхээр чи нөгөө их санаа энэ дээр бас их тийм хайр их орж ирэх юм л эрэгтэй хүн чинь юм учиртай юм шүү дээ. Эмэгтэй хүн чинь юм учиртай юм шүү дээ. Тэгээ хоорондоо амьдарч байгаа шалтгаан чинь юм учиртай юм шүү дээ гэдэг. Зөв тийм. Одоо ер нь өөрөө судалгаа хийх шүү дээ. Нэг эмэгтэй хүн нөхөрт гарах сонголт нь дунджаар 5-7 хүн байдаг гэдэг. Эмэгтэй хүн 5-7 хүнээс сонгож нөхөрт гардаг гэдэг. Тэр шиг нөгөө дотоод мөн чанарын хувьд ч гэсэн хүн яг өөртөө ижил төвшний ойлголт ухамсар одоо ижил татдаг гэдэг шиг тийм одоо сүнсний мөн чанарын өгдөл ч юм уу тэргээрээ төстэй байд юм байна. Тэгэхээр нийгэмд хийгдээд ороод ирсэн сонголтыг үүсгэж голох, мяалах энэ төр нь бол өөрийгөө үүсгэж байгаа асуудал явж байгаа. Ижлгүй учраас тийм нөгөө хос гутал тийм ээ. Одоо би 3-ын тондор яж байгаа бол 3-ын дотоогоо л нэгнэ. Тийм байна. 9-ийн тондор яж байгаа бол 9-ийн дотоогоо л нэгнэ болж шүү дээ. Тэгэхээр тэр ижил давтамжаараа цаанаасаа нөгөө нэг энэ хань гэдэг чинь бас нэг тийм хувь заяа, зураг төөр гэдэг юм уу бас юм зохицолтгоо нарийн төвшин, энергийн төвшин тий нарийн юм байт юм байна гэж сонирхсан нэг дуртатаач хүмүүс суучдаг юм байна. Дуртаач хүмүүс их хоорондоо тэр болго ихнэр болоод байдаг юм байна. Тийм философик гүнзгий юм надаас нэг авч ирсэн л тий. Зөв. Яриад ивэл нь дуусгаагүй олон хүрээг харамсан одоо нэг хүн болж төрсэн утга учир тэгээ хүмүүстэй яагаад харилцдаг, яагаад учирдیں гэдэг энэ шалтгаануудыг бол ярьлаа. Тийм. Тэгээд бид нар ч одоо нөгөө эрэгтэй хүмүүсээс халамж гэдэг юм өсдөг. Эмэгтэй хүн халамж өсөд гэдэг, эрэгтэй хүн хүндлэх өсөд гэдэг юм нийтлэг хоёр кодондор яваад шүү дээ. Нэг дээр тэгэнгүүт ингэж ханаа хүлцэх ухаан, зөвшиг ухаан, дээдлэх, хүндлэх, дэмнэх, чиглүүлэх, чивчлэх, зэмлэх, хамжаарах энэ төр ингэж маш олон. Нөгөө нэг хатан ухаан гэдэг чинь энэ үү? Тийм. Тэгээ ер нь тэр болж таарж штэ тий. Тэгээ одоо 90 үйл гэж юу юм? Чи зүгээр таашаал юм уу? Эсвэл чи энергийн төвшөнд энэ чинь ямар солилцоо явуудаа нэг нэгэндээ юу бөгөөд юу аваад байгаа юм тий. Чи байглаасаа байх хэрэгтэй юм болоод байгаад штэ. Тэгэхээр энэ гэрүүлийн ариун нандаа харилцааг яас явах хэрэгтэй, сахгүй л яах юм? Одоо өвдөцүүд яадаг гэсэн юм гэдэг ч юм. Ингээд нэлээд юм ярин задрагатай. Ханы ивэл, ханы авшиг гэдэг. Тэгэхээр одоо ингээд хүмүүс хоорондоо гэрэлтдэг шүү дээ. Гэрлээ ингээд хамт явуулаа гэхэд за тэгээ болцсон гэд хаях тохиолдол ихвчлэн гэдэг байхгүй юу? Одоо нэг л ингээд тоогдоод сууцъя гэж одоо яах вэ? Нөгөө нэг ураггаад ирэх байгаа хүмүүс чи идэх чи ингэж чи эсвэл өөрөө байчээ гэдэг нэг юм сул хайсан мэдрэмж бол миний удаж гэсэн байсан байхгүй юу?
Тэгэхээр энэ одоо номыг уншсанараа тэр одоо гэр бүлийн харилцааг тоордох, услах одоо илүү гоё ингээ бат бөх болох тал дээр жоохон ухаанаа зарж мэдлэгтэй байж, эрдэм мэдлэгтэй байж одоо ингэж харьцах хэрэгтэй байна гэдэг тийм байгаад байгаа байхгүй. Одоо нөгөө нь юу гэлээ баян болж болно, баян байх хэцүү. Хантай байж болно, хантай байх хэцүү гэж ярьдаг шүү дээ. Яг тэр маныг бол эндээс бас суралцаж болох тийм байна гэж ойлгож байна. Тэр нь бол хамгийн хэцүү хэсэг шүү дээ. Байлгах гэдэг чинь тийм. Яг тэр нөгөө сүнсэн бодолготойгоо ингээд өгдөг гарсан тэрхотойгоо нөхрийнхөө шорт бол өмсдөг тийм шат байдаг шүү дээ. Тэр чинь одоо зүгээр юм юм те. Код юм шүү. Бид ер нь нэг тэгэл ингэсгээл байж байгаа. Одоо ингээд нөө дуу чанарууд чинь бидний үү шүү дээ. Тийм. Тэгэнгүүт дуу чанарууд 5 хүүхэд, 4 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй гэдгээр ингээд нарийнхан дурхан амьдар тий. Тухайн үед ингээд буу яриа болж байсан шүү дээ. Дөрөвдгөө байдгүй байд. За тэрэн шиг бүр би ингээд одоо намайг жоохон багт бидний жоохон багт нэг зургатаар киногаараа төрсөн хүүхдээ тэрээр явж байгаа хөтлөө явж байгаа энэ харахад хүмүүс юу гэж ярьдагсан гэж. За арайч дээ нэг хүүхд гарч хоёр хүүхд гарч ийм турхай гэж юм өссөн шал худлаа кино юм дээр гэж ярьдаг. Яа тэгэхээр хүүхд гарахаараа хүн заавал таргалдаг, дэлбэрдэг, муухай болдог гэсэн нийтээрээ суудсан байна. Одоо гэтэл яаж өрөвчлөө шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө гэрээ авгаа гэдэг чинь нэг юм л байх юм байна гэдэг нэг тийм байсаж магадгүй. Итгэл үнэн. Тийм нэг хавцсан үлгүүдээр хавцсан тий. Эргээд нөгөө ингээд харахаар би том болоод нэг ийм л эмэгтэй хүн болно даа гэдэг үлгүүдээр төсөөлөг би хинээс ханаас юунаас авч ирсэн бэ гэж чинь бас их үлээ. Тийм ээ. Дүр үсгэд. Дүр үсгэд. Тий. Тэгэнгүүт яг ингээд нөгөө дотоод юмносоо өөрөө дотроо ороод өөр дотор байгаа дүрүүдэд таниад ирэхээр нөхрөө ч юм уу тий дотроос нь ингэж харж эхлэв. Энэ хүн чинь ийм бүсэл мөрөдөлтөө юм байна. Ийм өвдөлтөө юм байна. Ийм давуу талтай байна тий. Давуу тал ингэж хэтрээ сул тал болчиход байгаа юм байна. Ийм сэтгэлийн шахтай амьдралын тултай учраас ингэж байгаа юм байна тий. Тэгээд дотроос нь хараад ирэхээр тэр гадна талаасаа гой сайхан харагдах энэ төр юмнууд чинь зүгээр хөнгөн нэг ач холбогдол өгöd ахааргүй өөрөөрөө байж ах хэрэгтэй болоод болчихж байгаа. Нөгөө өвөгдөл гэдэг юм дотор ч байгаа гэж байна. Тэгэхээр хандлага нь ингээд тис өөрчлөж байгаа шүү дээ тий. Өмнө нь бол нөгөө шинэ чанар буюу гадаад нэг фокус хийсэн бол одоо бол тэр одоо бидний мэдэхгүй байгаа тэр 65 мянган бодол тэр хайр байдаг тэр орон зайны тэр энерги эрчим одоо тэр одоо мөн чанарыг нь бодох юм биш үү? Тэгэхээр энэ бол энэ чинь махан би нугасаал ховсож өөрчлөлтөөл өтлөөл одоо ингээд бид нар ч ингээд улам л гоё болж байгаа биш одоо ингээд ороодж байгаа махан би дээр байхад тэнд ач холбогдол байж эхлэх юм байна. Тийм яг мөн чанараар ингээд хайлаж хөндлөж хамт очирсан тэр хөв тавилангаа гоё ойлгож ухаарч. Тийм. Тэр л юм байна. Тэгээ ганцхан ингээд шал болсон шал өөрчлөж байгаа шүү дээ тийм. Гаднаас нь хараад өөрийгөө ч ингээд зовоогол тэ турхаа байх гал, юр жаргал байх гал, одоо секси байх гал тийм. Үсээ дотор буцуулсан өмсөөл ингээд бид чинь ингээд төвхтэй зү. Тэгэнгүүт нөгөө хүний ч гэсэн өөрөө ихлээд энийг дотроос нь мэдэрч дараа нөгөө хүний мэдэрч гэдэг байгаа. Ийм л юм биш үү. Бид тэр чи ингээд нэг 10 билег 2 гэдэг шиг ингээд нэг нэгэндээ яг энэ тэнцүү хүн уусч ийж энэ талч өөрчлөх юм байна. Би ихтэйдэд эмэгтэй ихтэйдэд ирэх юм бол тэр аль явдал яаж одоо өөрчлөгдөх үү те? Эрэгтэй ихтэйдэд бол яаж өөрчлөгдөх үү? За тэгээд эр хүн дээр бол нөгөө амьдралыг ингэж залуутаж чивчлэг ухаа. Улам нэгтарч улам ямаарч ингэж бясалгаж те ажиглаж эмэгтэй хүн дээр бол нөгөө эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө эмэгтэй буюу эмэг цэгцтэй байх гэдэг их хүнсэн байж байгаа. Тийм үгээр тайлбарлаж байна те? Тийм эмэгтэй хүн гэдэг нөгөө эмэг цэгцтэй байна гэх. Тэгээд тэр эмэг цэгцийг дагаад дураад хүүхдүүд гэр бүл ингээ бүх юм цэгцэрдэг. Өөрөө цэгцвэл очсон цэгцэрнэ гэдэг нэг үг яваад идэг шүү. Тэр ер нь бол бас. Тэгээ ингээ бодоход бид нар мэдтгүүдэл цаваад байдаг юм шүү. Тийм тэгээ замж байгаач мэдгүй. Тийм ингэж л амьдрахтай. Улаан магштай нөө муухагийн одоо юу гэдэг муухай хариу үйлдэл гарнаа гэдэг. Мэдхүүдэл өөрийгөө зовоогоод энэ талынх мэдлэг нь ингээд бэйсэн бол тэгэж өөрийгөө зовоодаг бодлоо байх ч байсан юм уу, байхгүй ч байсан юм айгуу сонирхолтой. Тэгэхээр энэ намаар дамжуулж эдэн мэдлэг одоо энэ мэдлэгийг авч байгаадаа ингээд таалах шалтгаан ахаад нэг юм мэдчихэж байгаа байхгүй юу? Ямар азар мэдчихвэ гэж заримдаа боддог шүү дээ тий. Тийм байна. Зөв мэдсний дараа л амьдрал бол шал өөр төвшин гарчиж байгаа байхгүй тий. Зөв. За тэгээд хань нам нь одоо үргэлжлэж байгаа тий. Тийм. За тэгээд энэ хоёроо нөгөө бүр гэрээ цэцэх гэдэг хоёр төвшин бие цэцэх гэрээ цэцэх гэж явдаг шүү дээ тий. Тэгээд ер нь яг ингийн үгээр хоёлаа ингэж ярьж байгаа бол дотор явж байгаа энерги мэдрэмж гэх юм уу философи нэлээд Монгол үгдийн суурьтай явж байгаа гэсэн. Зөв. Бичигдсэн.
Гэсэн аргаар л. Одоо ном гэдэг чинь нэг өөр, судар гэдэг чинь нэг өөр байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл судар чинь ямар нэгэн тархины бодол зохиогчийн шүлт өгөөгээр шууд орж ирж бичигдэж байгаа юм байна. За. Тийм. Тэгэхээр нөгөө яг л бидний ухамсар, сүнс, зүрх, сэтгэл үг уламжлал дотор юу байсан тэр юмнууд эргээд сэргээдэж орж ирж байгаа шаардлагатай болсон байна. Юу хүүгээр бичигдсэн ном гэсэн шүү дээ. Одоо юу гэх юм шүүмжлэл хасах нэмэх юм гэсэн үг тийм. Тэгэхээр намаа редактор гэдэг нөгөө нэг одоо зэгцэлдэг хүн байдаг шүү дээ. Тэгээ ингээл янз бүрийн цаана явуулдаг юм. Тийм хүн одоо хамтарч намаа хэвлүүлдэг үү эсвэл өөрөө яг боллоо гэж үзээд намаа хэвлүүлдэг үү гэдэг асуулт асуумаар санагдлаа. Редактор байхгүй шүү дээ. Өөр болгоод байгаа шүү дээ. Гэх юм байхгүй үсгийн алдааг нь хараад яг л дараалал нь болгоод дараалал нь зөв. За тэргээр бол онцлогтой нэг бас тодтгсон юм байна. За тийм байна. Бие засах гэдэг. За тийм дараагийнх нь асуултуудаа асуу. Дараагийнх нь болохоор нөгөө 3 дахь төвшин чинь төрөө засах гэдэг юм байдаг шүү дээ. Тэр нь бол одоо бичигдэж байгаа гэсэн. Тийм байна. Энэ ном маань одоо нээлттэй их үлээ. Тийм энэ ном маань одоо 8 сар гаруй хий одоо хүмүүсийн хагатаар хүрээд 8 хүмүүсийн хагатаар хүрээд. Тэгээ төрөө засахад суралцах нэ тий. Тийм. Төрөө засах гэдгийг би ингэж ойлгоод байсан. Төвд орж ажиллах. За орж ажиллах. Чи сонгол нэр дэвших гэж юм. Тийм шүү дээ тий. Тийм нэг яам томьёо газарт ажилд орох ч юм уу гэд. Тэгээд тэгж бодоодсэн чинь буруу бодсон. За одоо энийг ингэж бичээд харж байгаа бид нар өөрөө нөгөө төр гэдэг юм аа бүр нөгөө өөрийгөө ойлгох байсан тайлбар төр гэдэг юм бүр ойлгоод үлдсэн юм байна. Бид нар хамаатай юм шиг амьдрал нөлөөлөд идэг тэгсээр нь хамаагүй туур тэмдэг юм байж лээдэг тийм. Тэгэнгүүт нөгөө хүн чинь ингэж цэгцрэх үе шат буюу дотоодын хөгжлийн үе шат нь эхлээд биедээ мэд юм. Биеийн төвшин ингээс яг өөрийгөө ойлгоод цэгцрээд ингээд тэнгуут дараа гэр бүл рүүгээ ингээд бүсүүс өгдөг чинь энерги ороод ирэх юм байна. Тэгээ сайхан ингээд эмхэгцэндээ дэгэндээ ороод ирэх юм чинь бүсүүсээ төр буюу ингээд хүмүүс рүү чиглэгдэж орж ирэх юм байна. Тэгэхээр энэ нөгөө төрөө засах гэдэг чинь төрд орж ажиллах биш. Төрийн төвшөнд буюу олон хүнд хамааралтай бүтээлтэйгээр цэгцрэх буюу хүччих, өөрийгөө олох, өөрийнхөө хийж чадах нь хийгээд өгч чадах юм аа. Түгээх хэлмэж шүү. Одоо энэ сайхан олж авсан мэдлэгийг түгээж эхлэх юм шүү. Тэгэхээр энэ ном бичсэн маань өөрөө төрийн ажил болох нэ. Тэр ер нь тийм төрийн нийгэм төрийн үйлч гэх юм уу тийм ажил. Тийм. Одоо нэг сайхан ажиллаа хийгээд явж байгаа юм ч байлаа гэж бодоход тэр хүн чинь ажиллаа хийгээд яваад байгаа юм шиг боловч нийт олондоо нийлээд ирэхээр төр засгийн төрийг цэгцлэх хэмжээний засаглахын хэмжээний ажлыг хийгээд яваад ирж байгаа нь хүсэж байгаа юм хүрээнд тунаад ирж байгаа юм. Гэр бүлээс гараад ирсэн гэсэн үг шүү дээ тийм. Гэтэл одоо байгаа нэг ажил нь нөгөө гэр бүлийн түвшинд өөрөө ойлгоогүй, асуудлаа цэцлээгүй, өөрийнхөө ч ойлгоогүй, юу бодоод яагаад ямар сэтгэл юутай байгаагаа ч мэдээгүй бэжэж шууд энэ дээр очиод бодит үйлдэлүүд хийгээд ирэхээр энэ дээр маш их ажил гарч байна. Тийм шүү дээ тий. Ер нь бол над дээр ч гэсэн ажиглагдчихж байгаа байхгүй юу? Ингээ өөрийнхөө урчийг ингээ бүрэн дүр ойлгоогүй бэжэж хүмүүс туслах яваад байгаа байхгүй юу? Яг тэр тус нь яг тус мөн үү гэхээр үгүй ч гэж санагдаад байна. Өөрөө өөртөө туслаагүй, өөрийнхөө гэр бүлч туслаагүй ингээ явж иж нийт рүү гэж чиглээд байгаа байхгүй. Дараалал нь буруу байхгүй. Тэгэхээр энийг бас ингээд баг ингээд саяхнаас ингээд за ер нь л өөр дөрөө бууя гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр энэ дараалал бол их чухал юм байна гэж харж байна. Гэхдээ нэг талаас нөгөө би бэлэн болж ээж л хийгээд суудахар чинь цаг хугацаа бас юу лээ те. Өөрчлөж ээж зарим юмнуудыг алдаж уншиж сурна. Гэхдээ ер нь бүх юмны эхлэл бол өөрөө би гэдэг юм бол ойлгомжтой болсон болохоор зэрэгцүүлээд гэр бүл дээр ажиллагаа, үйл дээр ажиллаад, үйл дээр ажиллагаа ингээд явж болно шүү дээ. Системч юм тийм зэрэг явахаар дараа нь гэсэн ойлголт бол байхгүй. Тий, одоо тэгчээ дараа нь гэхгүй юу зэрэгцүүлээд бид нар чадна шүү дээ. Тэгэхээр зүгээр эн чинь тусдаа нэг ном бичээл, гэртээ ирчээл нөхрөө хараад, тэгээ талент тарчаал үүрдэг яриад бясалгаад биш. Тэгээд амьдрал уусаараа уусаа. Одоо ингээд сууж байгаа ч гэсэн чи тэр хооронд нэг ажил хийдэл чи тэр хооронд харилцаа яваад дотроо өөр өөрийн ухаалал аваад ингээд гараа явна шүү дээ. Тий, зүгээр нэг анзаарахтай байдгийг өөртөө олж ирэх болж байгаа шүү. Юусе дээд зэгцээ гол нөгөө бисабын хорон бүрийн анзаарах гэдэг нэг үйл бүртгэл очдог гэж байна шүү дээ. Хорон бүрийн анзаарах буюу би яг одоо юу ярьж чинь, юу мэдэрч чинь, би үнээрээ байна уу? Үнэхтэй юм чинь үү? Худлаад ирээд байна уу гэдэг ингээд өөрийгөө хараад зөв тийм хөөрөөд байна уу яагаад байна гэдэг. Энд чинь маш чухал. Зөв. Одоо энэ сая хүнд хэрэгтэй юм хийх гэдэг нэг ойлголт гарч ирээд байгаа шүү дээ.
Ер нь яагаад хүнд хэрэгтэй зүйл хийж амьдрах хэрэгтэй юм? Анхнаасаа л хүнд хэрэгтэй байх гэж хүмэрдэг. Мөн чанар юм гэсэн үг. Хүний өөрийнх нь мөн чанар. Тийм өгөх гэж. Өгөх гэж. Бүр нэг оршихуй, сүнслэг оршихуй талаас дотоод руу орж ирэх юм бол бидний хүн болж төрсэн шалтгаан 20 шалтгаан байна гэж бодож байгаа. За. Нэг нь болохоор бид нар одоо дундуур байгаа юм. За одоо сүнсний сүнс гэдэг хаан их хүмүүс жоохон сүр болголттой байдаг шүү дээ. Гэтэл тэр бол нөгөө бидний аль төрөлтөд хийсэн өмлийн үрээр гэдэг шиг аль төрөлтүүдтэй хурааж ирсэн эрдэм мэдлэг, туулал, туршлага, авьяас чадвар ингээ юмнуудыг зохицуулдаг шүү дээ, тийм. Тэгэхээр тэнд байгаа мэдээлэл маань дутуу. Ахаад хөгжих шаардлагатай, ахаад юм сурах шаардлагатай, тэлэх шаардлагатай байсан учраас би дахиад юм болоод төрчих гээд ороод ирсэн. Тэр сав орон зайг дүүргэх хэрэгцээ байсан учраас. Тэгэхээр тэр дундуур мэдрэмж аваад байгаа тийм учиртай юм шиг тийм. Ингээл одоо компани аваад бизнестэй аваад ингээд бүх юм айлт бүх юм ингээд нэг юм болохгүй дундуур ингээд хайгаад байна гэдэг чинь. Тэр чинь тэр анханасаа дүүргэх гэж ирсэн дотоод сав орон зай дүүрч өгөхгүй байгаа. Тэр одоо яаж дүүрэх вэ? Тэр болохоор яг одоо тэр энэ хүн болж төрсний шалтгаан гэдэг эхнийх нь ингээд саяхан дундуур байна гэдэг чинь. Хоёр дахь нь болохоор за тэгвэл тэрийгээ дүүрэхийн тулд би нэг ийм хийчихэд ирээ. Ийм хийнгээ би ийм сорилтуудыг даван туулаад энэ сорилтуудаасаа ийм юмнуудыг олгож ухаарад улам их чамбараад улам их одоо нэгтраад одоо тэгээд хүрээдэл гэдэг сонголтыг хийж төрсөн байгаа. Тэгэхээр нөгөө хүний заяа маш хор заяа өндөр заяа гэх ингээд ярьдаг шүү дээ тийм. Тэр чинь үнэн байна. Маш ховор боломжийг бид нар өөрсдөө олгоод нэг зорилго тээгээд тэрийг хийнгээ өөрөө цэмэглэж дүүргэж тэжээгдэх гэж ирчээд гол нь энд ирээд нөгөө тэрийг мартчихад нэг байрны эзэм төлөв баяжих хэрэгтэй юм шиг болоод авчирчээд байна шүү дээ. Тэгэхээр энэ төрөлтлөөс гараад өөрлөгөө орох юм бол энэ төрөлтүүд хаанаас хийгдэх вэ, би юу хийвэл болж байгаа гэдэг нь ингээ хараасаа хөрөөд явчихдаг юм болов. Тэгэхээр жинхэнэ бусдад өгч чаддаг тэр өгүүлгийг олох юм нь өөрөө хийж чадах. Тийм. Тэгжээж одоо би бол яг энэ үгээр л илэрхийлмээр санагдаж байна гэдэг утга учиртай бүрэн дүрэн мэдрэмжийг авах юм байна шүү дээ тийм. Тэгээд тэрний төлөө угаасаа амьдрах гэж ирдэг учраас хүн бусдад өөр өгөөжтэй зөв зүйлийг хийх хэрэгтэй юм байна. Тэрийг хийж чадахгүй болохоор л авч явахгүй хоосон мэдрэмжийг аваад идэг. Тэг хүмүүс заавал тийм сайн хүн байх албатай юм, заавал их албатай юм ингээл муу амьдрал болоод дэжтэй гэж бодож иж магадгүй шүү дээ. Тэг жинхэнэ мөн чанараа ингээ алдаад өөрөө хааж явуулах болгоод байгаа гэдгийг хааж болох хэрэгтэй юм. Тийм. Тэр нэг хүн болгон адилгүй илэрдэг шүү дээ. Хүн болгон жороогүй гэдэг шиг тэр чинь хүн болгоны өөр дотор нь байгаа дотоод хүч. Тэр олон төрөлтүүдийг дамжиж төрөхдөө өөртөө суулгацсан чадвар буюу бидний авьяас байглаасаа байж л байгаа өгөгдөл юмуд чинь тэр хүн л байгаа. Тийм. Чамд байгаа юмыг би 1000 сурахыг хүсээд скил ур чадвар болгуулаа би чиний төвшөнд тэр юм дээр хийж гаргаж чадахгүй. Тэгэхээр чи хүн болгоны нөгөө дахин давтагдчихгүй юм чинь тэр нүд хүмүүсийн нуруу турандаа биш зүгээр дотор байгаа өгөгдөл буюу өөртөө тэгээд ирсэн авьяас. Тэр нэг хийх гээд ирсэн байгаа шүү дээ тийм. Одоо үеийн өрөөр ч юм уу, үеийн өрөөр ч юм уу тийм. Өмнө төрөлттэй жоохон амиа хичээсэн юм байж байгаа бүртээ олон хүн туслах шаардлагатай болсон. За би олон хүн туслая. Тэр чинь нөгөө гар хоосон зэвсэг багжгүй хийж чадахгүй учраас тэрнэн таарсан өгөгдөл авьяас урч чадах бүхнүүд дааж унсч ирдэг байна. Тэрийг таньж ойлгохын тулд тэрийг таньж ойлгох бодоо тунгаагаа гаргаж ирэх юм. Тийм. За окей. Зөв. Тэгэхгүй болохоор бүгдээрээ одоо би бүр сүлдээ ингэж бодож байна шүү дээ. Ер нь хүн нэгдэг чинь дандаа аз жаргалтай байх гэж бас төрчихгүй байх. Тэ? Асуудал гарч ирэн шийднэ. Аз жаргалтай юм тохиолдолд баясгалантай юм тохиолдолд ер нь Монгол хүмүүс нэг тийм аз жаргалтай амьдралын төлөө аз жаргал гэсэн юм гэж байсан ч юм уу тэ сайн сайныг л хүсдэг байсан баг. Тэгэхээр чинь нөгөө заавал аз жаргалтай амьдрах ёстой юм шиг нэг юм боддог хүн байдаг шүү дээ. Хүмүүс жаргаад биел зовоод байна. Хүмүүс ямар азтай, ямар гой сайхан амьдралтай айлж угаалаа. Би ингээл гэрийн муурсах байдаг тийм. Яг ингээд тийм үе надад ингээд байсан байхгүй юу. Тэгэхээр тэр чинь нөгөө юу илэрхийлж байгаа юм гэхээр өөр доторхоо таниаг байгаа болохоор одоо өөрөө ингээд цул цагаан утсан өмссөн байгаа нэг тэрийг харахгүй энэ хүн ямар гой цагаан утастай ингээд суугаад байгаа юм. Угаасаа байгаа. Өөртөө байгаа харахгүй. Дотоод харах болсон. Тийм байна. Тий. Одоо ер нь одоо нөгөө дүлээ болсон. Өөрийгөө сонсох чадвар дүлээ болсон. Дандаа хүмүүсийг сонсоод тэмдэгсэн байна. Энэ гэсэн байна гэх
гадагшаа хараалаад авах тусам дотгошоо харахаа бичдэг. Гадагшаа яриад гадагшаа сонсоод авах тусам дотгошоо харахаа бичдэг гэж таарч байна. Тийм ээ. Тэгэхээр тэр мэдээллийг сонсоод тэр хүн гэж агуултай байхыг хараад ингэж гомдлохын оронд тэр аж агуултайгаар өөрөө нэмсгэлээ амраа болон өөрөө мэдрэх нь чухал гэдгийг анзаарахгүй. Хүн атаархаад ингээл суугаад идэв. Тийм нөгөө талаасаа тэр одоо атаархлыг чинь төрүүлээд байгаа хүн яг аз жаргалтай хүн байж ч болно байхгүй ч болох. Мэдхгүй тийм. Сошиалын цаанд тэр хүн зөндөө сэтгэл зүйн асуудал одоо миний нэг тийм таньдаг хүн байгаа юм. Төгс сайхан юм хэлтэй. Бүх юм байна. Үнийг бүсдэг. Гэтэл ингээд би нэг тийм буруу юм хийсээр байгаа. Насаа тусгачлаа гэдэг харамсалтай. За тийм шүү дээ. Тэгэхээр чинь хүн тэгж атаархан гэдэг бол нөгөө өөрөөгөө юусоо орж өөрийгөө өмнөлж өөрийгөө сонсох юм уу бүр түй хол хайцсан байгаа л хүнээс гадаа үйлдэл юм байна ойлгож байна. Нөгөө талдаа бүр нэг шулуухан ойлгочих юм нь заавал хүн болгон адилхан 10 хүүхэдтэй байх албагүй. Заавал хүн болгон айл болгон 2 машинтай байх албагүй. Хүн болгоны нөгөө хүний буян гонтгийн усаар хэмжээтэй гэдэг шиг би юутай байгаад юунд байсаад юу хийх гэж ирсэн бэ гэдгийг таньчихвал бус хүмүүсийн асуудал надад тийм чухал шүү. Тэнийг өөрөө тийм адилхан болох гэдэг. Нэг хотын төв нэг байртай, тэгээд нэг зослонтой, байстай 2 машинтай, хүүхдүүдээ гадаадд суугаад ч юм уу нэг юм жилдээ 2 удаа аялалд явдаг гэдэг нэг үндсэн нэг юм хідэн зүйлүүд байгаа шүү дээ. Тэргээр ингээ адилхан болох гэдэг шүү. Гэтэл бидний хийх зүйлүүд нь өөр байгаа гэдэг. Амьдрах орон байран ч өөр байдаг. Тэ? Тэр өөр гэдгийг ухаарах хэрэгтэй. Тийм. Заавал адилхан байх. Эсвэл илүү дутуу гэсэн юм байхгүй юм байна. Зүгээр л давтагдчихгүй тийм өөр онцгой гэдгийг мэдрээ. Тэгээ тэрэндээ сэтгэл ханамжтай байх. Тэгээ бусдад харьцуулах юм бол тэгээ дуусахгүй үстэй тий. Бусдад дуусахгүй. Тэгээ одоо чи дээр нэг одоо бүр ихэр бай гэж бодъё. За тэнгууд хоёул өөр л. Тийм шүү дээ тий. Өөр л. Тэр чинь хоёр ч гэсэн өөр л тий. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө хүний өөрийгөө хүнтэй харьцуулна гэдэг чинь өөрийгөө өстө гаруунд нь гараа хайцсан байгаа хүн дээр гарч ирдэг гэдэг. Тийм ээ. За бусдаа бол өөрийгөө хайцуулахгүйгээр яг онцлогоо танаад өөрөөгөө байж тэр бүрэн дүрэн дээрээ өөрийнхөө зөв үйлдэлүүдийг зөв ажиллаа хийж амьдрах нь хамгийн бол тийм нөгөө дотроос аз жаргал утга учир аз жаргал гэхээс утга учиртай дүүрэн байх мэдрэмж орж ирэх гэдэг. Тийм тийм. Түүнээс ингээд одоо манайд ч биш дэлхийн нэг дээрээ ч юм уу тэ явж байгаа аз жаргалын нэг стандарт байгаа шүү дээ тий. Жуун ч юм уу юм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг. Тэр юм бас нэг дараагийн шаардлага. Мэдээж зорилго байх хэрэгтэй ч гэсэн тэрнээс дутуугүй юм чинь бидний бас дотор болоод байна шүү дээ. Аз жаргалыг хайх биш, утга учир бүрэн дүрэн байдлыг л хайж. Яг тэрийг мэдэрдэг зүйлээ олж авах. Тийм. Гэсэн ойлголт гарч ирж байна тий. Би ингээд бодсон байхгүй юу? Аз жаргал гэж юу юм бэ гэсэн. Би тэгээ өмнө нь бол ингэж итгэдэг гэсэн байна. Аз жаргал гэдэг нь инээмсэглэл юм. Хүн инээжлээ бол аз жаргалтай байх юм. Хүн ингээд гоё инээж өгрөөл найз нөхдөйгээ гоё хөвчлөлтэй ч юм уу ингээд бүртээ ингээд аз жаргал юм байна гэж боддог гэсэн юм. Тэгсэн нэг л өдөр тэр бишвэрч таарсан. Аз жаргал гэдэг нь зүгээр амар амгалан юм. Тайван байх мэдрэмж. Өөрөөгөө байх мэдрэмж. Энд чинь аз жаргал юм гэдэг бодол орж ирсэн аахгүй. Тэгэхээр ингээ юм бид нар ингэж өөрөөр боддог жишээл эндээс хэлж байгаа юм. Тэгэхээр утга учир гэдэг зүйл хаана юм гэхээр яг тэр нөгөө өгдлөөрөө ажиллах, өгдлөөрөө амьдрах тэндээс гарч ирэх юм байна. Тэгээ нэг тийм гоё мэдрэгдэх баха. Тийм мэдрэгддэг баха гэдэг. Тийм. Мэдээд тийм. Тэнгүүд нөгөө нэг одоо чамд сая ярьж байгаа нэг юм санагдаж байна шүү дээ. Яагаад энэ дэлхийн алдартай одууд энэ чинь ингээ амьдралын сүрдээ сүрээд байгаа. Тань нэг эсвэл хоосох юм сэтгэж. Тэнд 1000 гаднаас нь старт мөн ингээ бүх юмаа брендер бучаад дотроо хоосон байгаа учраас тэрийг нэг юм аль дүүрэх гэдэг байна. Тийм ээ. Тийм. Саяхан нэг Японд илүү нэг хүн гэртээ бухан болоод олон онцныхан дарамтсан гэдэг юм дээсэн шүү дээ. Тэгээд тэр гэрт нь ороод үзээд нөгөө анбоксинг хийж чадаагүй захиалаад ингээ тавьсан юм. Битүү эс гэж байна. Ингээд шиг болоод гэсэн үг. Зүгээр л нөгөө дотоод дүүрэлт байхгүй учраас шинэ юм захиалж одоо нөгөө шопинг хийн гэдэг чинь бас нэг тийм гаднаас хайж байгаа дүүрэлт хараад шүү дээ. Дүүрэх мэдрэмж. Тэгээд хичнээн тийм аваад тэрээс үлдээ задлж амжиж чадахгүй хэмжээнд тийм их юм авч чадахад тэр хүн дүүрэх байна. Өөрөөр хэлбэл дотгошоогоо авахгүй гадна л та гараад гарч юм асуудал байна. Нөгөө талдаа хүмүүс ингээд нөгөө сүнсний ажил гэдэг юм уу хийх ёстой ажил өгдөл энэ юм олоод ингээд хийжүүл болох гэдэг тэгвэл өстой гоё гэдэг. Бас тийм биш үү? Энэ ч өөрөө ирээд бас их солилцтой. Үнэн байхыг шаарддаг тий. Зөв тунгалаг байхыг шаарддаг. Бас
Тэгсэн ах トゥ гаргах гэх юм уу тий явдаг. Сольд ихтэй байдаг гэсэн. Зарим тохиолдолд бол ер нь тэгээд ажиллаа ингээд мөний хоороос явчихсан баг амар байсан юм шүү гэж бодож бүх юмуд гарч ирнэ. Зөв шантармаар гарч ирнэ. Амар биш. Гэхдээ энийг хийж байхдаа даван туулж байгаа юмуд чинь миний хайж ирсэн нөгөө тоглоом дээр бол нэг юмнаас дараагийн шат үсрээд нэг биеийн томроод оноо аваад идэг штэ тий. Тэр юм маань л энэ учраас зөв зам дээр орохоос зөв. За яг бас бодох хэрэгтэй юм байна. За дараагийнхаа юунд оръё. За одоо төрөө засах юм дээр тайлбар хийх тийм. Энэ номон дээр юу байна? За бид нар бол нийгэмд одоо зөв үйл хийх тухай ярьсан шүү дээ. Тэгэхээр төрийн улсын хэмжээнд одоо нөлөөлж чадах нэ. Тэгээд дэлхийн хэмжээнд тийм бүх зүйлд нөлөөлнө шүү дээ. Тийм. За тэгэнгүүт нөгөө төрт нарт гэдэг юм шүү дээ. За тэгээ ямар сонин нэртэй юм бэ гэж бодож ирсэн чинь төрт гэдэг дотор нь одоо жишээ нь нэг хүн дангаараа нэг төр. За өөрийнхөө хэмжээтэй менежменттэй яадаг, стратеги боловсруулдаг, төлөвлөгөөгөө гаргадаг төр олох өөртөө. Одоо хүн болгон өөртөө компани гэдэг хэлдэг шүү дээ. Тэрэн шиг тэгэнгүүт энэ номдэр гарч байгаа одоо хамгийн ихний бүлэг дээр гарч байгаа гол утга санаа нь мөн л эргээд нөгөө чи яг хин юм бэ? Би гэж яг хин юм бэ? Би гэдэг орон зай дотор чинь чамд юу нөлөөлт юм буюу арай бүр ингээд ягсан төвшнөр ороод ирж штэ тийм. Одоо бол бид нар ингээд үргээ бий гэж хараад идэг. Тэгэхээр бидний дотор одоо сарагийн цусаар хууж байгаа ээж талынхаа мэдээлэл, ясанд нь бэлтгэгдсэн байгаа аав талын мэдээлэл буюу ДНК, генетикийн мэдээлэлүүд ороод ирдэг, утмын мэдээлэлүүд ороод ирдэг. Тэгээ нөгөө сүнсэнд сууж ирсэн олон төлөвлөлтийн үгээс айс мэдээлэлүүд ороод ирдэг. Тэгээ нөгөө сүнсний зорилго гэж ингээд хүмүүс ярьдаг болсон. Тэр сүнсний зорилго гэдэг зүйл чинь бид нар дээр ороод ирсэн байгаа юм бол эерэг сүрэг бүх юм л байгаа. Эерэг нь орж ирэх сүрэг нь энд тэнд сансар өгтөрөө хийсэн талаа болчихж байх юм байна. Бэ зэрэг нэг баттай. Дөнгөж сайн ингээд баг наснаа ингээд авсан тэр нөгөө мэдээллийг ингээд засгаж хичээх тухай сайн ярьсан шүү дээ. Тэгсэн чинь одоо бүр өвөг дээдс тэр цус яс махан чингсэн тэр эерэг болон сүрэг мэдээлэл бас бидэртээ цуг байна гэж байна. Тэгээд тэрийг бас засвал ухаан гэж ойлгож их ажилттай юм биш үү? Тусгай ажилтаа. Тэгэхээр бид нар одоо нөгөө нийгэмдэр нэг юм байгаа шүү дээ. Нэг хэсэг хүмүүс ингээд гэгээрээс ихээр ийм үү дээдээс нэг хэдэн балаа усууд гараад ирчихлээ гэдэг шүү дээ. Нөгөө талдаа яг хуучин ингээд арайхаа амьдралаар яваад 100% арга дээрээ ч юм уу байгаа усууд гараад ирчихлээ. За тэгээд сэтгэл зүйч даатгачлаа. Ламдаа бөөдөр ингээд юмнуудаа хуваагаад ингээд даатгаад мөнгөлчихэж шүү дээ тийм. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал юу гэдэг. Гэтэл одоо энэ нөгөө ингээд хүмүүсийг хоёр хуваагаад арга гэлэх ч юм уу гэгэрсэн гэгэрээгүй гэдэг ингээд сошиал дээр талцуулаад байгаа зүйл чинь эцсийн зорилго нь юу юм бэ гэхээр ерөөсө ковидоор дамнуулаад дэлхийн нийтээр хүмүүс өөрөө өөртөө ухамсарлаж өөртөө эзэн байх гэдэг юм дээр ирж байгаа. Зөв. Тийм. Тэгэхээр чи нөгөө би гэдэг чинь зөвхөн ундармаа ингээл миний байж байгаа л юм би гэдэг чинь хитрхи тийм жижиг танаа болчихдог. Жижиг танаа болчихдог. Гэтэл яалтчгүй энд чинь ингээ аавын мэдээлэл, ээжийн мэдээлэл байгаа, удмын мэдээлэлүүд байгаа. Тэгээд нөгөө тэг эцгийн цагаан дасгал, хийн ямар дасгал, тэг улаан дасгал ингээ дээрээс нь сүнсний мэдээлэл орж ирээд энэ гурав чинь нийлжиж амин үүсдэг гэдэг шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр амилж орж ирж байгаа сүнсний мэдээлэл дотор чинь бас маш их зүйл байна. Ахаад уу. Тийм. Тэгэхээр маш том мэдээлэл энергийг агуулсан тийм мэдээллийн дата сан байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд тэр нь хоорондоо холигддог холбогдоод идэг. Одоо ихтэй нөхөр хоёрлохгүй байлаа гэх тийм. Хоорондоо эрчмийн түвшин, энергийн түвшин холбоотой. Үйл өөрийн түвшин холбоотой байгаа ихтэй нөхөр болдог. Ээж хүү хоёр болдог ч юм уу тийм. Ихтэй тэр нь хэдэж холигддог юм. Тусдаа байдаг. Тэгээд өөрөө өөртөө эзэн болно гэдэг чинь юу ярьж байгаа юм гэхээр миний хаана ямар мэдээлэл байна. Энэ нь надад яаж нөлөөлж байгаа тэрийгээ танаад засаад эсэргээгээд ингээл өөрийнхөө мэдээлэл дотор эзэн болж суухыг хэлэх юм байна. Зөв. Тийм. Тэгж байгаа. Ойштой байна. Тийм. За тэгээд нэгдүгээр бүлэг дээр нь энэ биеийн тухай, хоёрдугаар бүлэг дээр нь одоо сая ярьдаг энэ дээшээ оршихуй ертөнцид байгаа чинь яг юу байж болох юм. За. Тэгээд одоо хорвоо гэж юу юм, ертөнц гэж юу юм. Тэгээ насааруудын 8 зангилга гэдээ орж ирж байгаа байхгүй юу? Насааруудын 8 зангилга гэдэг юм дээр энэ гариг хэрэгсүүд бидний амьдралд яаж нөлөөлдөг. Одоо астрологи юм биш үү тий? Тэгэнгүүт ингээд магадгүй жоохон нөгөө арга дээр явж байгаа хүнд бол юу яриад байгаа гэж бодохоороо одоо сая нэг юу яриад штэ нэг арга дээр амьдраад байна гэж. Энийг нэг тайлбарлах юм уу?
арга дээр амьдрах чинь болохоор ерөөсөө шинж чанарын циклд орсон байх юм байна. За тий одоо бүгдээ тийм шүү дээ. Би ч гэсэн яг тийм байж байгаа. Ингээд энэ чинь биш юм биш үү гэдэг нэг тийм сигнал орж ирдэг. Ийм бэлгэлтэй мэдрэмж анзаарвал тэгэнгүүт яг одоо зөвлөлүүд тийм хүүхдийн киноны дүр шиг болсон. Дотоодд нь ч ингээд маш их хиймэл дүр үүссэн. Би багш хэмжээний гоё хуцлах хэвээр ухаантай тустай олон юм унших хэвээр. Тэгээд би гоё зөвхөн байшин саунд амьдрах хэвээр, гэр орон маань зөвхөн байх хэвээр, зэгцтэй байх хэвээр, хүүхдүүд маань хүн сургууль суудаг, англиар ярьдаг байх хэвээр тий. Зундаа нэг аялдаг тийм гэдэг ингээд дандаа хүнд би яаж харагдах вэ гэдэг юм дээр төлөөд тэрийг гүйцэтгүүлэхийн тулд өөрийнхөө цаг зав бүх юмыг ингээд зориулчихж байгаа. Энийг болохоор аргын талын одоо нөгөө нэг аргаар шийдэх гэдэг үг орж ирээд байна л да. Тийм. Хүчлэх юм шиг. Тийм. Асуултаар бол нөгөө яаж гэдэг бас. Яаж би гоё харагдах вэ? Яаж би баяр байх вэ? Тийм. Гэтэл арга бэлэг хоёр ч өөрөө тэнцвэртэй байж ич бид нар болох гэдэг шүү дээ. Тэгэхээр аргын тухай ярьсан нь бэлгийн тухай яриад байгаа юм. Одоо энэ тийм зүйлүүд. Тийм энэ зүйлүүд бол илүү бэлэг талаас нь яригдчих байна. Яг энэ нөгөө юм шиг энэ дээр байгаа зураг шиг арга бэлгийн нөгөө нэг юм загасчаа тэнцвэртэй байдаг гэдэг бид бас ярьдаг шүү дээ. Энийг л нэг тал нь хитээгээд байгаа гэсэн үг тийм. Аргын тал дээр гэсэн байна. За ойлголоо. Тэгэхээр нөгөө арга дээр явж байхад яаж гэж асууж явж байгаад өөрөөсөө яаж тухай болох вэ? Яг тухай олж явах гэдэг нь тийм хүн л харагдах гэж шүү. Тийм. Яагаад гэдэг асуулт руу шилжээд ирэхээр бэлэг рүү гож авах гэдэг байна шүү. Дутуу мэдрэмж бай дүүрхийн тулд иддэг гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгэл хайлтна дүүрэх юм хийж чадахгүй байна. Тийм. Над дээр байгаа шүү. Тэгэнгүүт арга бэлэг чинь одоо ингээд сараа ингээд сууж байгаа ч гэсэн өөр арга бэлэг л байгаа. Харагдаж байгаа нь ингээд өс би арга бийж идэг. Гэхдээ харагдахгүй байгаа юм уу? Бодол нь харагдахгүй, сэтгэл нь баригдахгүй. Тэ хайр нь хаанаа мэддэггүй, хайр нь шар юм уу? Ногоон гутуу, цагаан гутуу мэддэггүй. Гэхдээ байгаад байгаа. Тэгэхээр чи ерөөсөө нөгөө тэнгэр газар ямиг хасах тэр чигтээ энэ тогтолцоо нөгөө тийм байхад бид нар тэр тогтолцооноос гажих юм шиг боломжгүй ч гажснараа тийм алдаа үүсчихэд байгаа юм байна. Окей. Тэгэхээр арга бэлгийг тэнцвүүлэхийн тулд бид нар бэлэг талаа хөгжүүлэх буюу энэ дотоод мэдрэмж, ухамсар, тэр галт мэдлэгтэй ажиллах хэрэгтэй. Тийм. Өөрийгөө сонсож сурч анзаарахтай зөв мэдрэмж ажиллах, зүүн совин гэдэг зүйлийг хөгжүүлэх. Одоо юу гэмтэй нэг тийм ээ ямар ч нэг цаана юу байгаа хөгжүүлэх гэж уулын хөрхи байж л тийм ээ л дээ. Бид нар нөгөө мартчихдаг. Нэг хувцас өмсөхгүй нэг шкафны яваад тэгээ хайчдаг шүү дээ. Тийм. Оо энэ юм байсан гэж тэр юм шигсэн. Тэрийг таних юм. Тийм. Зөв. Гэхдээ бид нар суралцах гэж ирсэн гэсэн тийм. Тэгээ тодорхой хэмжээнд бас нэг энерги өөрчлөлт бас гарч ирэх юм байна. Зөв. Тийм. За үргэлжлүүлээ. За тэгэнгүүт энэ одоо нөгөө хорвоо гэж юу вэ гэж байгаа юм. Тэгээд бид нар чинь нөгөө нэг яадаг ийм хорвоо, ийм хорвоо, яадаг хорвоо вэ гэж хаач энэ хорвоо гэдэг дуунууд байдаг шүү дээ. Тэр дуунууд уран бүтээлийг хийсэн хүмүүс чинь нэг таньсан байсан юм шүү дээ гэж бодсон. За яа тэгэхээр ухаарч амьдрах хорвоо гэдэг чинь үнэн байна. Нэг үйлдэлүүдийг хийгээд суралтуудыг даваад зовлон бэрхшээлүүдийн ард гараад хүн хэрсүүлждэг шүү дээ. Тийм нэгтэрдэг. За ийм бид юм байна. Ингэж хүн чанар тэнэгддэг юм. Би чинь бас ингэж юм байна гэдэг юм да. Багаар энэ чинь ухаалж шүү дээ. Тусам ингэж бийж чинь тий. Тэрэн шиг хорвоо гэдэг зүйлийг юу гэлдэг гэсэн чинь хоёрсан тогтолцооны зүйлийг хорвоо гэж нэрлэдэг гэж байгаа байхгүй одоо жишээ. Би одоо энэ ямиг бол өөр энэ номонд зүнээс уншиж байгаагүй. Жишээ нь одоо үнэн гудал гэдэг хоёр зүйл бидний амьдралд байдаг юм. За. Үнэн уушаа хоёр алхахлаа араас нь худлах үзэж ирээд үнэн гудал хоёрыг нэг цэгтээр ингэж тэнцлэгддэг. Энерги юм шиг тий. За тэгээд үнэн нь цаашаа яваад худлын доторх төвшөнд ингэж үлддэг ч юм. За тэгээд зөв буруу үнэн гудал ингээд арга бэлэг гэдэг ч юм уу тий. Хорвоо ертөнцийг ингэж эргэлдүүлж байгаа хоёрлсан тогтолцоо байгаа гэдэг юм дээр орчирсан. За ингээд нэг ийм хоёрын дээр юу байна гэдэг юмуд орчирсан. За одоо жишээ нь зүгээр өвлийн хүүтэн өдөр нар та байх уу наргуу байх уу гэдэг чинь бидний даах уу байх уу их даах уу гэдэгт нөлөөлдөг шиг арга түвшинд нөлөөлдөг шиг бэлгийн түвшинд ч гэсэн эдгээр чинь бидний сэтгэл санааны байдал тэ дотоодод ингэ шууд нөлөөдөг юм яа тэгэхээр бид нар өөрсдөө энэ дэлхийн нэг ширхэг юм бэ нэг эсэн юм бэ дэлхий гэдэг чинь өөрөө нарны аймаг орчлон ертөнцийнхөө бас нэг эс ширхэг юм бэ нэг нэгээ дотроо агуулсан л ийм зүйл юм байна гэдэг юм болж ирж байна. Нэгээ дотроо агуулсан
тэдний бүр нэг жижигхэн хэсэг нь л бид нар юм шиг тийм. Нэг том нэг зүйлийн жижигхэн хэсэг. Тийм тийм. Тэгээд түр нэг юм том байлаа гэж бодоход тэнд байж байгаа одоо танах манах тийм өөрх гэр бүлүүд нэг хэсэг нь бүр дотроо ороод ирэхээр сараа ундрмаа бас нэг хэсэг нь. Тэгээд Монгол улс нөгөө 200 улс агуулсан дэлхий ч өөрөө нэг том тогтолцоо байна. Энэ тогтолцоонуудын л нэг жижигхэн хэсэг бэжэж тэр тогтолцооныхоо дагуу явахгүй, байгалийнхаа хуулиар явахгүй, нөгөө замынхаа дагуу явахгүй ингээд хитрхи одоо дургаад байгаа гэх юм уу тийм өнөөдөр уудаа биер хүн болмоор ингээд ир хүн болчдөг ч юм уу. Ааха. Нэгэнт заяагдсан төвдөл байр суурь гэж байна шүү тийм. Нэгэнт эмхтэй хүмүүс. Би бүр нэгдүгээр курс хүртлээ эрэгтэй болох гэсэн гэж боддог байсан шүү дээ. Эрэгтэй хүмүүс амар юм шиг санагдаад ч юм уу. Тийм яг нь тийм үгээд бас байдаг л да. Гэхдээ нөгөө эрэгтэйгээрээ эмэгтэйгээрээ байхгүй юм бол ер нь хоёр курс байсан хэрэг байгаагүй юу гэдэг юм байна. Тийм бодлого хэрэгтэй юм байна. Зүгээр холимог дундын курстэй байх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө энэ хүйсийн өөр мэдрэмжүүд хүүхдүүдээр их гарч ирж байгаа гэдэг аахгүй энэ бас асуудалтай шүү дээ. Яг тэгэхээр тэр эрэгтэй хүүхэд яагаад өөрийнхөө өвөгдөлд эзэн болохгүй эмэгтэй байхыг зориод хүсэж байгаа. Ааха. Энд чинь бас нэг тийм мэдээлэл гажуул замлаа явж байгаа байна. Зөв. Тэгэхээр нөгөө биднийг ингээд байгалийнхаа хуулийн дагуу амьдрах буюу зам ёсныхаа дагуу амьдраач гэдэг дагаа ингээд яваад байх юм бол бүр их гажуул гарна шүү. Тийм байна. Зам ёсны тухай, зам ёсоор амьдрах. Тийм. Ер нь энэ номнууд дээр яригдж байгаа бас цаад санаа нь бол зам, том зургаар зам л гэдэг зүйл, байгалийн хууль гэдэг зүйл яригддаг. Энэ аюул чухал ойлголт байна. Тийм. За тэгээ 2 дугаар бүлэг дээр нь дээшээ яваад 1 дугаар бүлэг дээр биегээ төрж яриад 3 дугаар бүлэг дээр энэ хоёр зүйлийг хэрхэн хөтөлбөрж ингэдэг юм бэ гэдэг зүйл дээр нөгөө удам, зам, жаяг за тэгээ эрт төрийн эмэгтэй, эм төрийн цэгц центр ингэ явсан. Ийм тэгээд дүгнээд харах юм бол би ингэж хэлэх болсон. Ерөөсөө би чинь өөрөө жижиг төр юм байна. За тийм манай гэр бүл чинь бас бичил төр юм байна. Ааха. За тэгээд Монгол улс чинь өөрөө нэг төр юм байна. Ааха. Төр буюу энэ жаяг. За тийм ийм байх хэвээр дураараа биш. Зам жаягийн дагуу явна тий гэдэг шиг энэ байгаль ертөнцийн хууль чинь өөрөө тэр чигээр төр юм байна. Төр буюу одоо нэг тийм байгалийн хууль яваад шүү дээ оршуулсан зүйл. Тэгэхээр тэр нөгөө араамандаа жайж байгаа гэдэг шиг тийм ээ. Энэ нэг том савнаас нөгөө материалчнаас гарч ирсэн хамгийн жижигхэн нэг чинь хүн бэжэж энэ савнаасаа халсан юмнууд битгий хийж савнаасаа халсан юмнууд битгий гэж өөрийг алдаач гэдэг санаа явж байгаа. Одоо нөгөө байгалийн хуулиас гажуудсан зүйлүүд гэдэг чинь одоо газар усаа ухах тэгээ хитрхи интернет технологи руу ингэж орох юм уу тийм. Тэгээд нөгөө байгаль усаа бохирдуулж одоо ингээд юу гэдэг шүү дээ тий амьтдыг хэмжээгээр наалгах ч юм уу тий энэ бүгд орж байгаа юу гажуудж байгаа тий зам ёсны бус гэхээр ерөнхийдөө хүн өөрийгөө лав гэж үзэх юм бэл. Би амтнаас илүү учраас амьтдыг хүснээ агнаж идэж идэлж юм. Өөр ус амьгүй учраас би хүснээ ухаад байлгийн гаргаж авах хүссэн газраа амраад хонгаа хаяа хүссэн газраа усан дорн тий гэж боддог. Зүг болсон. Гэтэл бидний өвөө эмээс дээшээ өвөдөд юу бэс гэхээр уул ус болгоо амтай эзэнтэй гэж боддог учраас маш олон нөгөө зам жаягаад байгаа дэг цэрүүд бидэгсэн. Тэгэхээр одоо тэрийг нөгөө мэддэг хүн хэдвэ хэрэгжүүлдэг хүн хэдвэ гэдээ харахаар бас хэцүү болж байна шүү дээ тий. Тэгэхээр чи ингээд цаанаасаа нөгөө бид нарыг багаар алсарсаар агаад бүр ингээд мартцсан таслагдсан юмнууд ч одоо аргаа ядахтаа л ингэж орж ирж байгаа шүү. Ийм байсан шүү, ийм байхгүй бол болохгүй шүү гэдэг одоо бидний төлөө тий бидний хайрлж орж ирж байгаа зүйлүүд болж урж байгаа. Зөв. Яг санийх хэсгийг сонссон чинь тийм бүх зүйл хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна гэдэг юу мэдрэмж орж ирлээ. Одоо ингээд бидний өмнө байгаа энэ цаас, энэ бал маш их одоо хөдөлмөр хайрын одоо тэр энерги юмнаас бүтэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүндэтгэлтэй хандах бүх оршууд шоргоолц одоо шивж юу ч байсан бүгдээ хүндэтгэлтэй хандаад ирж байгаа дотор хүнсэндээ ч гэсэн талах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ зүйл бас аюу гоёор мэдрэгдэж байна. Тэгээ гайхалтай. За ингээд бид хоёрын яриа 1 цаг 30 минут үргэлжилсэн байна. Ямар хөт. Тийм. Тэгээд би 17 асуулттай байсан болооч 4 дахь асуултанд ингээд цаг гараа ярьсан байна. За тэгэхээр би бол юу аа гэж бодлоо. Одоо ингээд өнөөдрийнхээ подкастыг үгээр дуусгая. Тэгээд манай юу
Сонсогч нар маань өөрсдөө ингээд саяны яриан тундаас илүү тодруулж асуух зүйл байвал комментээр бас үлдээж болно шүү. Тэгээд тэрийг илүү тайлбарлаж өгч болно. Дээрэс нь сая одоо ингээд бүх номуудаа ер нь бол яриад тэгээд энэ 3 ном маань ийм гурвалсан холбоогоор буюу биеэ засах, гэрээ засах, төрөө засах гэсэн югаар бүтсэн юм байна гэдэг югаар зэгцлэгдээ яриад дуусчлаа. Тийм учраас нэмж асуугаад байх шаардлага алга. За тэгээд үлдсэн цагийг зарчимдаа үлдээ. Тэгээд хэлж дуусаагүй ч юм уу одоо энэ сонсож байгаа одоо хүн нэг бүрийн ухамсарт одоо өгөхөөр ч юм уу тийм хэлэх зүйл байна уу тэгээд хуваалцаж гэж хүсэж байна. За нөгөө сая ярьжсэн бүх зүйл энерги гэдэг л шүү дээ. Нөгөө Эйнштейн үг байгаа шүү дээ. Бүх зүйл энерги алга болохгүй хувирдаг гэх тийм. Тэгэхээр чи нөгөө бид нар ч гэсэн өөр энерги болчих. Одоо энийг сонсоод ойлгох төвшний энергитэй байгаа хүн л сонсно. Зөв. Болоог байгаа бол сонсохгүй гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө энерги өөрөө ухамсарын төвшин түрүүн хэлсэн 3 тон дээр явбал 3 тон дээр гэдэг шиг яг тэрүүгээр л байх юм байна. Зөв. Тэгэхээр өнөөдөр одоо чи дээр яриаг сонсож сууж байгаа хүмүүс бол бас дотгошоо орцсон өөрийгөө дотроос бас сонсож шагнаж хичээдэг тийм оролцдог бацлагдаг ч юм уу тийм хүмүүс байгаа гэж бодож чинь. Тэгэхээр нөгөө энэ бие засах, төрөө засах, гэрээ засах гэдэг ойлголт ухаалуудын эцсийн ерөөсөө зангилга нь тэр хорон бүрийн анзаараагүй би өөрөө зэгцэрэхтэй л очих. Би өөрөө л зэгцэрэх юм бол бүх юм болох гэдэг байна. Зэгцэрэхийн тулд өөрийгөө ойлгох. Тэгээ одоо нөгөө над дээр ч гэсэн ингэ тохиолдсон өөрийгөө ойлгох, өөрийгөө таних, өөрийгөө хөгжүүлэх, би ингээд дотоод дуугал ингээд бүр сүлдээ залхаад ямар ядраатай ингээд дотоод дуугалаа байт юм бол яриачтэй гэдэг. Бүр ингээд тийм сэдвээс ингээд нөгөө чихээ хаагаад ингээд зүтдэг болсон. За ингээд залхах юм билээ. Тийм болсон байгаад нь бол зүгээр одоо нэг хэсэг унших сонсоход болоод үзээ ажиллаа тий. За бүр үнэхээр миний дотор яг ийм байгаа юм байна гэдэг системтэй мэдээллийг авч чадахгүй бодолтойгоо зуралдаал, дадалтайгаа зуралдаал ингээд аваад дээд зэгцийг бас уншихад ийм процесс ингэж бүрэн нөлөөлөд исэн биз дээ юм саад боломжтой гэсэн. Тэгэхээр хамгийн ихэнд одоо би Монгол хүн бүхэн гэхэд хаш ер нь дийлэх монголчууд маань уншчихсан гэж боддог юм бол дээд зэгцдэг. Зөв. Тэгэхээр нөгөө номын борлуулалт гэдэг л тааш би хийх юмаа хийгээд хүрэх хэрэгтэй юм уу хүнд хүрмээр байгаа учраас энийг бас аваад хэрэглээ. Өөрт нь хэрэг болж ивэл нэг ч гэсэн хэрэгтэй. Зөв таахгүй тий. Тэгэхээр цэгц гэдэг зүйл чинь үнэхээр чухал зүйл гэдэг юм. Тэгээ би цэгцэрсэн гэж бодож байгаа бол тэр гацаар идэм бай бас. За. Би одоо ингээ хийх ажилтаа болчлоо, миний карьер тодорхой болчлоо, амьдрал тодорхой болчлоо тий. Бүх юм байрандаа ингээ би гоо цэгцэрсэн. Байдаг. За. Тэр бол маш шинж чанарын хайрцаг байдаг. Тэрийгээ задлаад дотгошоо огод зэгцгүй байдлууд маш хилэрч гарч ирдэг. Болж тарж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө энэ дотгошоо бас зоригтой явж авах цаг нь болцсон. Цаанаасаа ганц монголчууд биш дэлхийд даяараа л ер нь энэ сүнслэг амьдралын зам өөрийгөө таних, өөрийгөө зөвхөн махан бие гэж харахад болох, өөрийгөө ухамсар гэж үзэх тий энэ юмнууд шиг ингээд явагдаж байгаа учраас бас өөрийгөө цэгцлээрээ өөрийнхөө эрчим энерги мэдээлэл дотор ажиллаж сураарай л гэж та хэлье. За сүүлийн үед би нөгөө минималист гэдэг ном, тэгээд дээд тэгц гэдэг номуудыг бол уншиж байгаа. Тэгээд яг энэ тэгцлэг асуулт угаасаа нэгээрээ зэгцэрч юм билээ. Тэгээд зэгцрээ дуусах биш зэгцэрсээр байх юм байна гэдгийг саяны ярианаас ойлголоо. Тэгээ манай ундрмаа манай өөрийн гэсэн бас энэ дээд зэгцтэй холбоотой сургалт хөтөлбөртэй. Тэгээ та бүхэн маань бас холбогдоод сургалтыг нь бас зарлагдахаар нь хамрагдах бас боломжтой байгаа. Шүү тэгээд Facebook-ээр бас холбогдоорой. Би бас тавьчих. Тэгээд гайг бахаа тэгээд дараа урьж оруулаарай гэж хүсэл тавьвал бас урьж оруулах өргөжлүүлж ярих юм айгүй их байна. Хуулч яг уу. Тийм байгаа шүү. За тэгээд та бүхэн маань энэ 5 номыг 5 ном тийм 5 номыг ингэж уншиж бие засаж, гэрээ засаж, гэр бүл төр одоо улс орон дэлхийн хэмжээнд ч гэсэн өөрийгөө эргээд нөлөөлж жинхэнэ мөн чанараараа өөрийгөө бүрэн дүрмэн мэдрэмжийг авахд туслах тийм хэрэгсэл болж өгөх юм шүү гэж хэлмээр байна. За тэгээд анхаарал тавьсан сонсон бүх үзэгчдээ баярлалаа. Тэгээд бид хоёрын зүгээс маш их талархалтай байна. Баяртай. Баярлалаа.